Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлан. Vitafit компани бүтээгдэхүүн. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол Ардын Хувьсгал намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Энх Баяргаа хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргье. За намаа үлсэндийн нэвтрүүлэгт оруулсан их баярлалаа. Үзэгчтэй хандаж сайхан зусч гэнэ үү? Орой мэнд хүргье гэж мэдчилж байна. За танаас асуух юм мэдээж олон. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн дүүлэнээс эхэлдэг юм билүү гэж би бодож байна л да. Танаа намынхныг одоо сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэнгүй. Үлсвэлэн зарлалаа. Бүртгэхээр боллоо. Гэтэл Энх Баяр тэргүүтээ Дэдсэд Эрдэнэ жимэн тэргүүтээ хүмүүсийг бас ингэж нэрийг бүртгэсэнгүй. Ийм мэдээлэл боллоо. Энэ юунаас болов? Тэг яг одоо урт үг ярьж болох юм. Ер нь одоо яриг гэвэл их биедээ. Тэг одоо үзэгчдийнхаа цагийг хүндэтгээд бас нэвтрүүлж оролцож байна. Намайг өөрөөрсөн. Тийм учраас бол бас тодорхой хэмжээний нэрслийг бодож яваад товчгоо хариулахад бол ерөөсөө л сонгуулийн хоёрыг оруулахгүй гэсэн анханасаа бүр хэдэн жилийн өмнөөс төлөвлөсөн байсан ажлаа л эдэр хэрэгжүүлж байна. 12 онд намайг сонгуульд мэдлэг боловсрол дутуугээд оруулаагүй. Би тэгээд энэ өнгөрсөн хугацаанд мэдлэг боловсролд дийшлүүлэх гэж оролдлоо. Нилээн ном уншлаа. Нилээн судалгааны ажил хийлээ. Нилээн орчууллаа, нилээн бичлээ. Тэгээд бас л одоо янз янзын шалтгаанаар намайг энэ сонгуульд орох болцоогүй болгож л шийд гаргаж байна. За яг тэр шийд нь бол цагдаагийн байгууллага эрхээ хэтрүүлж өөрийн одоо хийх ёсгүй ажлаа буюу хууль тайлбарлах, дураараа тайлбарлах, тайлбарахтаа бүр сайхан бэлгийн даалгавраар тайлбарлах, элбэгдэржийн даалгавраар тайлбарлах ийм л мухай юм хийлээ л дээ. Тийм учраас одоо миний сонгуулийн оролцох болцоогүй байгааг цаана бол Монголын ард түмний одоо намайг сонгож магадгүй хүмүүсийн эрх хохирч байна. Тэгээ сонгохгүй дагуу ард түмэн маань шийдмээр байгаа юм. Тэгтэл одоо ард түмэн шийдгээс өмнө элбэгдэрж сайхан бэлэг хоёр энэ хоёрыг сонгоход оруулахгүй гэсэн юм одоо байдлаар шийдэж шít. Тэгэхээр би одоо сонгогч нартай хандаж сайхан бэлэг төлөв сонгуульд ороод байгаа юм байна. Тэ? Ягаад өөр хүмүүс одоо ард түмэн битээ ороосоо гэсэн хүмүүс нь ороод идэг. Яг ороод гэж маний мэтийн одоо хүмүүсийг бодож байгаа хөлөө бид нар орж болдоггүй. Ийм ачаа сонгуул юм бэ гэж бодсон. Тийм учраас ард түмэн энэ бүхний цаана ямар муухай одоо ловер бахаа нуудж байгаа ямар хуйлтаа явж байгаа яаж энэ ашигт малтгалын орд газруудыг энэ сонгуулийн дараа өөртөө цөөхөд хүн авах гэж тэрний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр Монголынхаа арчлыг боловсрохын төлөө яаж улаарч байгаа гэснийг харж юм бодож байгаа хаа гэж бодож байна. Ерөн зүгээр яриг гэвэл ярих юм их хөлөг яах вэ? Сайхан бэлэг элбэгдэрч хоёр яагаад таныг оруулахгүй гэж тийм мэдээж шүү дээ. 5 толгоогоо өөртөө авах гэж байгаа учраас нам оруулахгүй гэж байгаа шүү дээ. Би юу гэж ярьдаг юм бэ? 5 толгоог хувь хүмүүс авч болохгүй гэж ярьдаг. Зүгээр ярьдаг ч биш. Тухайд Монгол Улсын ерөнхий ажиллаж байхдаа сүү ботволтыг шахаж, шаардаж, заримдаа загнаж, заримдаа аргадаж ойлголцож байгаад. Тэгэд энэ 5 толгойг бол яг лиценз авч энийг одоо ингэ байлгаж ирсэн нэг тасаа сайн ч юм шиг. А нөгөө талаасаа бол ерөөсөө энийг цөөхөн хідэн авах нь буруу юм аа. Батулдаа гэж ярьж. Тэгээ Батулд мөн яг тэр үед бол намайг харахлаарэ угаасаа тийм хүн юм чинь. Тийм ч юм шиг толгойд тохиол байдаг. Цаана хүн дэхтэй бол энэ хоёр ирэхэрч миний одоо том өмчийг дээрэмдэж төр давч өглөө гэж хэлдэг. Ийм л байдлаар явсаар байгаад энэ маань одоо тодорхой зөрчил болоод тэгээд Батулд ба түүний нөхдүүд маань 2009 оны сонгуульд нийлж намайг унгаагаад хуйлдаж элбэгдэрж баяр
Батболд. Мэтийн хүмүүс нээж гарчаад. Тэгээ ан мань хоёр чинь тэгж үрсэн байхгүй юу? Тэгээ манан байгуулагдаад энэ 5-7-ыг ухаан удгийг өөртөө хуйлдаж аваад би тэр үед л ирэх хэрэгж байхдаа бол хэлж ирсэн. Та нар яагаад ухаан удгийг өгч байгаа юм? Гэхэд бол одоо энэ Батболд их мөнгө зарсан байна. Тэр мөнгөнийх нь хариуд өгөхгүй болохгүй гэж баяр надад тайлбар хэлж ирсэн. Би бол мэдж байгаа шүү дээ. Ямар ч мөнгө зараагүй. Тиймээс цэвэр хуйлдаанаар өглөө гэж загнаж ирсэн. Тэгээ тийг бол ярих дурггүй. За засгийн судлыг их зэрэгээр хариулсаар бол тэгээ намайг унгааж аваад 9 онд нийлж хуйлдаж угааж авчаа. Тэгээ 5-7 хэд аваад 4.5 тэрбум доллар Хонконгийн зах зээл дээр үнэлүүлээд тэгээд өөртөө тэрбумтууд болсон гэж баярлаад явсан байхгүй юу. Тэгээ тэр нууцыг илэрхийлж нэ, илчилж нэ гэж бодоод одоо энийгээ бас ханд чадахгүй үлдсэн том 5-7-ыг инхээр буцаагаад авцгаа. Одоо тэр буцааж авсан юм буцааж аавна гэж өөртөө бодоод тэгэхээр энэ хоёр ч одоо орчих юм бол ингээд дэмий болоо юм яриад энэ 5-7 ард түмэнд байх хэрэгтэй. Ард түмний дундын өмчиж ингэж яриад байж магадгүй. Тэр айгүй бол нөгөө ядуу ард түмэн чинь дэмжиж магадгүй. Тэгэхээр энэ нөхрийг л сонгуульд оруулж болохгүй. Болж л үгүй шорон дахиад юм гэсэн. Ийм л бодтойгоор 5-7 ордыг ахаад авахын тулд тэр шуналдаа хөдлөгдөж л намайг сонгуульд оруулахгүй шүү дээ. Түүнээс юунаас хайгаад байгаа юм бэ? Бид нар ч юунаас хайгаад байгаа. Үлдсэн нийтлийн хугацаанд энэ ловерийг хийж авч буй гэж бодоод байна шүү дээ. Нэгэн жил үлдлээ. Одоо нэг Монголынхаа ард түмний төлөө бодох цаг ирээгүй мө илүү дарж байгаа. Одоо болооч дээ чинь. Ингээ хэлэхээр л ингээ хэлье гэж бодоод би уулзъя гэдэг юм. Надад уулздгүй. Ерөөсөө уулзъя гэдэг хаад уулзчих. Энийг хэлье. За заавал хоёулаа гэж хоорондоо хэрэлдэж тэрнээс сууж олон хүмүүс талцаж энэ Монголын эв нэгдэлт хэрэггүй юм бол одоо тэрийн бүгдээ төвчээд нэг ойлголцъя л та. Уулзахгүй. Сайхан бэлгэнийг уулзуулна гэдгийг, тэгшнээ уулзахгүй гэдгийг, алт үеийг уулзуулна гэдгийг, таныг уулзъя гэж хэлж байгаа гэхэлэр тагч дугаараас юуч дуурахгүй маа гэж хэлж байгаа. Одоо юу бодож сууж байгаа хөрхөө илбэдэр чинь толгойд яаж энэ хоёрыг сонгуульд оруулахгүй яа дараа шоронд хийгээд юм бол гэж. Ийм ерөнхийлж байж болохгүй. Илбэдэр жинхэнэ лааз өшглөө явж хат нь би хэдийгээр өөр намайг хүнчсэн. Ерхий сайдаар ажиллаж ирсэн. Дэмжиж ирсэн. Би Харвардд очиж лекц уншиж байхдаа илбэдэр тэр зааланд оюут ингээд сууж яхад нь энэ арчлалыг бид нар өөртөө хамтдаа болсон юм а. Энэ таны зааланд сууж байгаа илбэдэрч бас энд оролцсон юм а. Би өнөөдөр ерхий сайд гэж Монголын төлөөлөл та нарт энэ лекцийг уншиж байна. Энэ бол ганц миний гавьяа биш, илбэдэрч бидний Монгол ардын хувьсгалдан тэр үе арчлагын бидний бүгдийн гавьяаг хэлж ирсэн. Тэгэхэд илбэдэрч их баярлж үлээ. Та одоо намайг мартаагүй бас гэж хэллээ гэж. Тийм учраас одоо ийм түүхийг туулчаад тий өнөөдөр энийг булшлаад яах гэдэг энэ ард түмэнд баялагийг буцаагаад өгчөөч дээ. Ямар хэрэг байна. Тэр утгаараа би тэр их хурлын дараа энэ хурлын дэмжиж байгаа байхгүй юу? Хэдийгээр өөр намч гисэн, хэдийгээр бид өрсөлж байгаа ч гэсэн энэ 5-7-ыг өгөхгүй хэдэн зөвхөн хүнд. Би энийг одоо их хурлын дараагийн хувьд бол бас ятхнаа одоо энэ ард түмэнд ашигтай хувилбар олё гэж яриад байгааг нь би дэмжиж байгаа. Тэгэхээр намайг одоо хувилдаж юм шиг. Эсвэл энэ хоёр нийлсэн биш. Ерөөс тийм нийлсэн юм байхгүй. 5-7-ыг үнэхээр ард түмэндээ л энэ ядуу ард түмнээ айтайх юм болохын төлөө бүгдээрээ бодох хэрэгтэй. Тэрэн дээр бүгдээрээ бодсон цагт бол энэ бүх зөрчил арилна шүү дээ. Ямар ч утгагүй зөрчил байхгүй уг нь. Тэрш илбэдэрч бүх хоёр ямар одоо хуваалцаад маргалдаад ах юм ерөөсөө байхгүй. Илбэдэрч өөрөө ч тэгж боддог болтоо дэрэгдэнд байгаа нэг шуналтай нөхдөж тэг зөвлөдөг болтоо тэгэл улаартсан. Тэг амьдралын нэг үнэн байд юм билээ мөнх хойслоо минь. Одоо чи бас надаас илүү залуу хүний хувьд бол бас л дотроо бодож иléвэр зүгээр байх гэж. Ямар нэгэн хүн хэн нэгэн хүнд муу юм хийчихлээрээ улам муу болд юм билээ. Тэр хохирсон хүн харин тийм муу юм боддог юм билээ. Амьдралын үнэн бас ийм сони юм байлээ шүү. Тийм учраас би бол илбэдэрч муу юм бодож ерөөсөө байхгүй шүү. Харин илбэдэрч улам л муу бодоод улам муугаар бодоод бүр ингээд сонгуульд оруулахгүй гэдэг ингээд уллаараа. Гэтэ цагдаагийнхан л таныг одоо ялтай тооцох хугацаа болоогүйгээ сонгуульд оруулав шүү. Энд илбэдэрч ямар уялдаа байгаа юм? Чинь улаан цай сайхан бэлэгтэй ярихад бол илбэдэрч ингэж байгаа шүү дээ. Шууд хэлж байгаа юм. Шууд хэлж байгаа юм чинь. Та сайхан бэлэгтэй уулзсан юм. Гэхдээ би уулзах энэ чинь цагдаа чинь сайхан бэлгийн харьяа учраас чи одоо болооч. Одоо энийг болооч сайхан бэлгээ. Чи ийм арчлалын төлөө байсан юм уу? Ийм арчлалыг хэрэгтэй юм уу Монголд? Өрсөлдөгчөөс айдаг, шоронд хийдэг.
За тэр бүхнийг болий. Би чамд баяр зөөгтөд илүүдэрж ямар муу юм хийсэн юм бэ? Та нэг л дандаа асууж байсан. Та нэг л дандаа хүн хэцүү байх чинь л за нэг мунд тусалж чадаагүй хэд ямар ч муу шин үзэж байгаагүй. Муугийг үзэх болцоо над байсан шүү дээ. Би тэгдэггүйс юм. Тэр тусам өрсөлдөгчдөө. Өрсөлдөгчдөө би бол хамгийн зөөлөн ханддаг байсан юм баггүй. Яг сонгуульд ялна. Түүнээс бусад үед бол тэгж муухай хандах хэрэггүй шүү дээ би юунд. Тэгээ хэлж яхад бол одоо та өөрөө мэдж байгаа шүү дээ. Одоо тэр хүн л тэгээд байгаа шүү дээ. Алт ууш тэгжсэн. Хүн сайхан билж алт ууш тэгжсэн. Одоо та хоёр яатсан юм бэ гэдэг шүү дээ. Одоо яагаад ингэж би яатсан юм бэ? Би чи хохирсон хүн байж дээ. Би тэгтээ тэр хүнд бол сайн санаад юм уу эсвэл муу санахгүйгээр зүгээр л уулзъя л да. Яагаад хоёр монгол хүн уулзч болтгүй юм? Яагаад зовлонжоор хуваалцч болтгүй юм? Би тэг хэлжсэн шүү дээ. Уучлсан шүү дээ. Би тэгээ уучлах яах вэ? Тэр чинь уучлсан бол уучлсан шиг уучлах хэрэгтэй шүү дээ. Ялгүй болох хэрэгтэй шүү дээ. Тэр уучлал нөр ялгүй болцсон гэдээ дахад л тэгээ ялтаа гээл цагдаа дөр өгөөд сонгуульд оруулах гэж. Тэр чинь уучлал юм уу? Ийм уучлал байдаг юм уу? Сонгуульд оруулдаг, ахаа шоронт хийхдээ, ахаа тэрэг үүсгэдэг. Ийм уучлал байдаг юм уу? Ахаа тийм төлөвлөгөө боловсруулдаг. Тийм уучлал байдаг юм. Чи жүжиг л байхгүй. Тийм учраас бол энэ одоо худлаа дүүргэссэн арчлаа болооч. Ийм худлаа дүүргэссэн сонгуулиа болооч гэдгийг л би хэлж байгаа. Тэр явж явж одоо хүн болгоныг айлгаж ямар нэгэн худлаа үнэ сэдв болж тэрийгээр дарамтлж амьдардаг ийм нийгмийг л илүүдэрж байгууллаа шүү харамсалтай. Би тийм учраас л одоо зөвхөн өөрийгөө өмгөөлөх бишээ. Ядарч байгаа зүдэрч байгаа энэ хууль хүчний байгууллагыг ашиглаж дайрч байгаа дормжилж байгаа тэр бүх хүмүүсийг өмгөөлөх миний үүрэг гэж өнөөдөр бодож байгаа юм. Тэр хүнд надад таалагдахгүй хамаагүй. Тэр хүн намайг хүндэх түндгүй хамаагүй. Ёсол зовж илээвэл хэлбэдж илээвэл би тэрний эсрэг одоо тэр хэлмэдүүлэлтийн эсрэг бол дуу хоолой өргөх ёстой. Энэ бол миний ариун үүрэг. Одоо тийм учраас би ингэ зоригтой хэлж байгаа. Түүнээс одоо ингээл адилхан тойроо замаа нэг л хүн одоо байгаа нэг хүн л одоо удирдах байгаа чинь гэж битүү ярьсаар бол бид нар чинь энэ цагийг өнгөрөөлөө шүү дээ. Одоо болио илүүдэрч миний нөхөр болио одоо Монголоор тоглох юм боль. Энэ хууль хүчний байгууллагаар тоглох юм боль. Хууль хүчний байгууллага ашиглаж сонгуульд ингэж өмүүлж явах юм боль. Хамт ажиллаж байсан найд нөхцөө янзаар оролдох юм боль. Монголын ард түмэн энэ бүхнийг чинь ойлгоцсон. Одоо худлаа юмны цаана нуугдаж өөрийнхөө хүүхэлдээ уусан сайхан бэлгээр дамжуулж та нар Монголоор тоглох юм болоо. Энийг би хариуцлагатай хэлчихье. Та нар энэс болж одоо намайг яаж чадахгүй. Их л бодож миний амнаас төрнө биз дээ. Тэгэд яах юм? Тэгээ юу шийдэх юм? Байдал бүр тийм ноцтой гэж үү? Мэдээч тийж. Байнгын дараастай дарамталтай одоо хүүхдүүдийг байнга ажлын хөрөнд очиод нэгжлэг хийчихнэ. Танаа хүүхдүүдийг. Тий. Эсвэл манай гэрт орж ирэл нэглэг хийчихнэ. Одоо ч гэсэн үү? Тэгээд нэг тэрний худлаа үнийн нэг хэрэг үүсгэчээ тэгэл тэрийгээрээ чангалах үедээ сонгуул болох ярил АТГ гэдэг нэг ГТГ буюу ганцхан инхүүрд тэмцэх газар гэдэг нэг байгууллага ажиллаулаад тэр нь баахан над руу дуудаад уцаа яриад ажил дээр ирээд тэр хамт олныг айлгаад гэр орон руу оройн тогшоол гадна талд манаад аав ээжийг айлгаж уцтаал ийм л байдал амьдарч байгаа шүү дээ би. Тэгээ одоо яах юм чи би бууж өгч болохгүй шүү дээ. Би бууж өгөх юм бол тэгээд ард түмэн бууж өгнө шүү дээ. Би өөрөө тэгж өөрийгөө бодож байгаа учраас ингэж өөрийгөө зориулж явж байгаа. Түүнээс одоо босод хүн бол залхамаар байна. Яагаад эн чинь болдгоо юм бэ? Одоо болиочтой та. Харин тэгж таныг одоо яшээ болиочтой яшээ ингээд одоо зүгтаад ингээд хаашаа чим алгуулад ингээд би тэгээ яаж Монголоос зүгтах юм бэ? Чи би Монгол хүн юм байгаа үстэй. Энэ газар шорон дээр би унсан юм байгаа үстэй. Энэ Монголын ард түмний ядуурлыг хараад би ингээд зүгээр 50 байж чадахгүй шүү дээ. Би энийг өмбөөрөх ёстой шүү дээ. Энэ ард түмнийг өмөрөх өөр өмөрөх хүн хаана байгаа юм бэ Монголд? Төрөөс хин одоо алмшаад авч гарч ирсэн хүмүүс хин өмөрөх юм бэ? Тэгвэл би өмөрхийн тулд бол би илүүдэрчийг зөвхөн буруутгах. Би бас өөрийгөө буруу гэж бодож байгаа. Магадгүй илүүдэрчийг ерөнхий сайд болгосон миний том алдаа байсан юм шиг магадгүй. Тийм магадгүй. 4 хоног ярьж байна уу? Тий 4 хонд магадгүй. Гэх мэтэр би бол одоо энэ өнөөдрийн энэ албан тушаал энэ баярыг жишээлбэл одоо ерөнхий сайд болоход нь тусалсан. Тэгээ намын дараа болоход нь тусалсан байсан. Алдаа байж магадгүй. Гэхдээ би тэрнтэй өөр харамсдаггүй. Би харин гэхдээ харамсдаггүй гэдэг нь бол би зөв гэж боддоггүй. Эсвэл одоо шууд тэрийг бол 100% буруу гэж би өөрөө хэлж чадахгүй шүү дээ. Тэгвэл би бол одоо
юу гэж бодож байна гэхээр одоо нөхдүүд нь болио, баяраа одоо болио. Мие гомбын хол та нар болио, бадамжин одоо болио, элевдэрж болио. Та нарыг бүгдээрээ улс төрчид мэдж байгаа. Одоо ингэж даажгнахаа бол энийг би бол хариуцлагатай хэлж байна. Энэ бүх муухай хор, энэ манангийн хорын сан энэ нөхдүүд л байгаа шүү дээ. За ингээд Тэгээд би эцэст нь хэлчихье. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. Би одоо ийм хүмүүсийг төрүүлсэн гэх юм уу? Эсвэл ийм хүмүүстэй хамт ажиллаж ирсэн гэх юм уу? Энэ хүмүүсийн алдааг би өөрөө үүрье. Элвэдэрж миний нэз бол би чиний алдааг чиний өмнөөс ард түмнээс уучлал гуйч. Тийм ээ. Элвэдэрж алдчих. Элвэдэрж өөрөө уучлал гуйж чадахгүй би гуйч. Би тэр золиос нь болъё л да. Би гуйч. Би баярын өмнөөс, энэ холдын өмнөөс, миягомбын холдын өмнөөс, бадамжийн өмнөөс уучлал гуйч. Одоо бүгдээрээ ингэж уучлал гуйгаад бүгдээрээ нэг сайхан сэтгэлээр засаад энэ Монголынхон төлөө зүтгэхийг гэсэн нэг юм сэтгэлд ийм ойлголт бий болгоод тэгээ бүгдээрээ энэ сонгуультай шудраг хийгээд энэ ард жилийг жинхэнэ ёсоор сэргийгээд хууль хүчний байгууллагыг ашиглахаа болиод энэ одоо мөнх хөдөлгөөний битгий сэтгүүлчлэгийг дарамтлахаа болиод энэ ард түмэнд өгсдөө юм өгөөд бүгдээрээ ямар идэж ханж цаддаггүй юм бэ одоо болооч та нар. Ингээд бүгдээр амьдрий л дээ. Тэгэд амьдрах маш их орон зай байна шүү дээ. Яагаад эн чинь ийм ухаа явцуу юмар хараад байгаа юм бэ? Би та нарыг уучлалцсан. Та нар намайг хэлмэдсэн би уучлалцсан. Та нар бас өөрсдөө буруугаа хүлээ. Чадахгүй бол заавал буруу. Би өөрсдөө чинь буруу хүлээ. Миний буруу тий. Ард түмний уучлаарай. Би буруутай. та яг юунд буруутай? Энэ хүмүүс өнөөдөр энэ тогтолцоо би бас буруутай юм байна гэж би бодож байгаа. Эсвэл би бодлоо. Одоо энэ юу гэх юм энэ манангийн тий энэ манан гэсний хоёр намын энэ тоглоом энэ өөрийгөө ээлж төсөлгүй сольдог энэ тоглоом энэ хуйлдаг тоглоом энэ улс төрд намын санхүүжилт нэртэйгээр тий намаа худалдаж явдаг. Тэгээд эргээд намаа тулгаж өөртөө ашигтай шийдвэр гаргадаг. Би нэг засгаж оролдоод хэлмэгдсэн байна. Би засгаж оролдоод хэлмэгдлээ. Тэгтээ би хэлбэгцсэн хүний дүр тоглохгүй. Би ядарсан хүний дүр тоглохгүй. Үгүй. Би Монгол улсын төрийн тэргүүн байсан хүн бол хизээч ядарсан хүний дүр тоглохгүй. Гэхдээ би буруугаа бас ойлгож байна. Элвэдэржийн өмнөөс, сайхан бэлгийн өмнөөс, Мягомбын холдын өмнөөс, Баярын өмнөөс, Сүв Батулдын өмнөөс би уучлал гуйж байна ард түмэн. Биднийг өршөө. Бидний уучил. Бид алдчихээ. Энэ 25 жил бид алдсан байна. Одоо бүгдээрээ алдхаа болъё. Бусад нөхдүүдтэй хамт та нар минь одоо болио. Та нар ажлыг хийж авал засраа. Уучлаагүй. Чадахгүй бол одоо болио. Битгий сонгуул ингэж луур болохаа болго. Ард түмэнд сонгох эрхийг өг. Ард түмэн хэнийг сонгохоо хинээж хэлүүлэхгүй сайн мэднэ. Ард түмэнд итгэлтэй. Ард түмэндээ өөрийнхөө тэр сэтгэлээ нээлтээ бити ингэж үжигдэх бол та би бол одоо уучлалт хэцүү юм байна лээ. Би бас ингэх бодсон. Би ингээд тэр солонгос дэмжлүүлж явах та энэ чи яагаад байгаа юм юу болоод байгаа юм би их бодсоо эргэцүүлсэн. Би энэ бол тийм амархан хэлж байгааг биш шүү. Амархан хэлж байгааг биш. Гэхдээ хэлхээс өөр арга байхгүй да. Хэлхээс арга байхгүй. Хэлхээс өөрөөр би ард түмнийхэн төлөө зүтгэх эрхээ буцааж олж авах биш шүү дээ ингэж. Ингэхгүй бол хин ч итгэхгүй шүү дээ надад. Уучлал гуйсан цагт бол яг за 100% итгэхгүй хөл за магадгүй энэ нөхөр нэг жоох юм бодоод иж магадгүй гэж. Тэг бидийг бол одоо нэг хайрлаад ах хүмүүс бид нар биш. Гэхдээ бас нэг үзий ядаад ах хүмүүс биш. Бид алдлаа одоо уучлахгүй л цаашдаа чин сэтгэлээрээ л таавахмад зөвшөөрөх юм бол зүтгэе. Зөвшөөрөхгүй бол тэгээ дараагийн сайхан хүмүүсийг гаргаад ирлээ. уучлал гуйгаад та ард түмнийхээ төлөө зүтгэх эрхийг олж авах гэж байна. Одоо тий чамааг өмөрөх шөө бас нэг сэтгүүлчийг өмөрөх жирийн ядарч байгаа ард түмнийг өмөрөхийн тулд би бас миний өмөрсөн үг хүнд миний өмөрсөн үйлдэл хүнд нэгийг бодогдуулах тэр хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа тэр иргэдийн гар хөл болсон хүмүүст за би ч арай ингэж болохгүй юм байна гэж бодогдох тийм сэтгэл төрүүлж штэ. За би төрөхгүй ингэ батхаа би өгч чадахгүй штэ. Тэгтээ бүгдээрээ монголчууд ялангуяа албан тушаал хасж байгаа хассан хүмүүс тэг цаг иржээ. Энэ ард түмэн чинь үнэхээр залхсан байна. Би ч одоо хамгийн ард түмэн сонсч штэ. Яг дэрэгд нь очиод дунд нь ороод тэр өрсөлдөн зарлаа сууж яхад бол
тэр ард түмэн чинь хурч ирээд намайг өсгөн зарлж байгаа учраас итгээд яг зовлонгоо ярих юм аа. Тэгээ би өмнөөс нь иччихэж штэ. Би одоо иччихэж байна. Манай илгүүдэр чи өмнөөс бусдын өмнөөс иччихэж байна. Бид одоо ерөөсөө ард түмэн сонсохгүй байгаа юм байна. Ерөөсөө сонсохгүй байгаа юм биш үү ард түмэн. Одоо сонсъё л дээ тэр. Энд ард түмэн маань өөрөө харин үгээ хэлэх гээд байгаа юм биш үү? Бид л өөртөө сонсохгүй. Ардын намынхаа ард түмнээ сонсоод яваад байгаа гэсэн. Тэр бол жүжигэ. Тим жүжигэн сонсолт бол яах вэ тэгээд. Тэр одоо юу гэх юм сонсож байгаа дүрээс нэгөөр яг жинхэнэ сонсох нэгөөр. Үнэхээр сонссон бол ардын нам ч гэсэн уучлах байх хэрэгтэй. Гэхдээ яг би бол бусдыг уучлахыг шаардж байгаа юм биш үү? Яг өөртөө л минь. Би бол уучлах ууж. Би энэ бүх хүмүүсийн өмнөөс бурууг нь хүлээе. Тийм хүн бас хэрэгтэй юм шиг байна. Тэрийг би одоо яг өнөөдрийн энэ шууд таны нэвтрүүлгийг ашиглаж гэх юм уу ашиглана гэх юм одоо энэ сайхан болцоог ашиглаж би уучлах уу гэж бодож байна. Та гэхдээ уучлах гуйхдаа та нэг л юм биш байна. Их дарамт сэтгэл зүйн асар их дарамттай байх шиг байна тийм үү? Та ер нь л тийм урдны их хоёр биш нэг тийм өөр байна. Би бол их өөрчлөсөн шүү дээ. Бүр ингэж шимшрээд тэгэлгүй яхан чи би бол одоо юу гэдэг юм одоо миний уур дууссан байна. Яг уур гэдэг нь бол бухимдал байна л да. Гэхдээ ингээл бүр ингээл үзий ядах уурлаад олон жил тэр уураа дотроо хадгалах тэр уур дуусчих. Миний тэр үзий ядах сэтгэл дууссан байхгүй болсон. Одоо бол бухимдж байна. Үе одоо юу гэдэг юм тэсэрч дэлбэрэх. Тэгтээ цөхөрж болохгүй юм байна. Цөхөрж болохгүй юм байна. Уучлах гоохгүй явах юм бол тэгээ цөхөрөх юм байна. Уучлах гоо цөхөрж болохгүй учраас. Уучлалын цаан чинь бас нэг гэрэлгийг харагдана шүү дээ. Уучлалын цаан. Заавал гэрэлгээгээ байгаа. Түрээш зүгээр одоо уучлах гоохгүй яваад их юм бол тэгэл буруу замаараа зүтгэсээр бол дуусна гэсэн үг. Тийм учраас л одоо энэ Монголын арчлалыг, Монголын улс төрийг бүгдээрээ ёс суртахуунтай болгоё. Өөр энэ бол цорын ганц зам юм байна. Ёс суртахуунгүй улс төр. Ёс суртахуунгүй арчлал биш дарангуул юм байна. Улс төр биш зүгээр 8 панц авилга хээл ахуул хэлмэгдүүлт юм байна. Тийм учраас би одоо энийг зориуд хэлчихийж байна. Мэдээж яриг одоо энэ хоёр яагаад энэ хоёр уучлах вэ гэдэг хүмүүс өнөөдрөөс хойш гайхаж мод. Би бол чин сэтгэлээсээ гуйж байгаа шүү. Энийг бол ямар нэгэн одоо байдаа. Тэгээ сонгохгүй ч байсан би бол ерөөсө гомдохгүй ард юм. Та өөрөө сонгуульд нэр дэвших хэрэггүй болсон учраас өөрийнхөө гэргийг цолмог нэр дэвшүүлээд байгаа. За энэ бол бас их олонний анхаарлыг татж байна. Зарим нь буруу гэж байна, зарим нь зөв гэж. Яагаад ийм шийдвэр гаргав? Яг манай намын хамт олон ингээд энэ хоёр дарга та дэвших ёстой. Та өөрийнхөө ярьж байгаагаа хэрэгжүүлнэ гэж бол та өөрөө дэвших ёстой гэдээ дэвшгүүлэх гээд өлсөж чүзлээ. Цангаж чүзлээ. Учрал тайлбарлаж үзлээ. Би сайхан бэлэг дээр бол үнэхээр жижигэрч олон дахин орлоо штэ. Сайхан бэлэг минь. Сая энэ хугацаанд. Үгүй энэ хугацаанд тий сайхан бэлэг минь, ерөнхий сайд минь, хамт ажиллаж байгаа намын одоо зүтгэлтэн минь, өөрөө чинь бид одоо энэ төр зэсгийг доктортой байхын тулд шатхад гараал бас одоо юу гэдэг юм байсвар илэрхийллээ гэж. Яг тэр залуугийн өмнө би тэгж жижиг ёсгүй л байгаа л да. Гэхдээ би одоо өөр хүн болсон учраас тэр жижиг томрохсан асуудлыг орхиод тий бүгдээрээ сонгуульд сайхан хийя. Энэ сонгуулийг шудраг болгоё гэж. Тэгэхээр юу? Тэгээд бол одоо хөрхий толгойдынхаа суудгийн юу ч хийж чадахгүй толгойдынхаа суудын толгойдынхаа тэгээд хамгийн сүүлд хилдгийг. Оюнбаатар шадрыг бит хоёр орсон л да хамгийн сүүлд. За одоо энэ бүгдээрээ засъя бүгдээрээ. Тэг Оюнбаатар хэлж байгаа. Үгүй энэ чийст элбэдэрчтэй. Элбэдэрчтэй уулзуулдаа та гэж. Тэгээ сайхан бэлэг хорыг тийм л дээ тийм. Элбэдэрч. Та нэр уулзах юм гэж надад хэлсэн. Тэгэхээр би тэгье. Одоо уулзъя. Тэр үед бол 12 цаг болж ирсэн. Одоо орох уу гэж ажил дээр ирээгүй. Юу гэсэн юм бэ? Монгол улсын төрийн тэр 12 цагт ажил дээр ирээгүй гэртээ байж гин гэж. Үгүй тэгээ одоо хэзээ ирэх юм мэдэхгүй. Үгүй тэгээ хэзээ ирэх юм мэддэхгүй. Өнөөдөр ингэж дуусах. Сайхан бэлэг худлаа ирээд байгаа юм шиг үстэй. Үгүй одоо тэр сайхан бэлэг чинь зөвхөн сайхан бэлэг биш ээ. Түрүүн бас ерөнхий сайд багтанд би солонгосоор эмчилгээ хэрэгжих завсар заагралтын нэрэхэд Алтууийг бас ингэж ярьж. Тэгэхээр чинь хоёр өөр хүн шүү дээ Алтууийг сайхан бэлэг хоёрч. Алтууийг бас тэгсэн. За би илүүдэрч тэрийг уулзчмаар юм. Тэрний санаа бодлоо солилцоо яах вэ? Цагаан сар болох ч юм те тэрнээс өмнө одоо нэг уулзч гэсэн. Тэгсэн чинь нэрээс таагч гэдэг ба. Тэгээ тэрний цаана уулзахгүй гэж байгаа юм байна гэж. Тэгээд ингээд хоёр өөр хүн хоёулаа юу гэж дэлгүүдэржийг л муулах гад л одоо тийх гээд авах байд. Тийм биз дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө тэр хүний л өөрийнх байрсаар энэ хоёртаа уулзч болох. Энэ хоёрд би муу юм хийсэн. Одоо энэ хоёрд улам муу болно гэсэн. Би болохоор муу юм хийгээгүй учраас элбэдэрчтэйгээ уулзчихъя.
Тэгээ би хүртлөөрөө очиж тамхиллаа шүү дээ цагаасаар очиж. Тамхилаад үтсий. Энэ хүн маань одоо янз янзын ховж юу хачаач хүмүүс янз янзын юм ховд хутгуудаг бол нүднүүдээ харалцахад бас нэг арай хуучин энэ арчлыг л энэ сонгуулийг л шудраг байлгахын төлөө алдсан онсон ч гэсэн хамт ажиллажсэн тэр юм санагдах байлгүй гэсэн. Санахгүй юм байл. Их ой санамж богинохон хүн байл. Үзий ядалт нь бол их урт. Сайн юмыг санахтаа их богинохон ой санамжтай юм байна. Харамсалтай. Гэтэ биерээс үнэхээр үзий ядсан юм байхгүй. Яах юм бэ хүн үзий ядаад өөрийгөө зовон штэ. Хүнийг бол одоо юу гэдэг юм ойлгох хэрэгтэй. Ойлгох гэж оролдох хэрэгтэй. Би өнөөдөр хүртэл ойлгох гэж оролдоод сууж ш. Өмнөөс нь хүртэл уучлахгүй байгаа сууж. Тэгээд хоёлаа нөгөө цолмонг яагаад тэгээ цолмонгийн хувьд бол яг тэгээд намынхан маань одоо таныг дэвшүүлээ гэж зүтгээд идэг. Дэвшүүлэхгүй гэдэг юм шиг гарч идэг. Би тайлбарлалаа. Тэр цагдаагийнхт нь хэллээ. Бичиг яал одоо хүртэл дуусаагүй. Одоо нэг өдөр 15 цаг 30 минутанд захиргааны шүүхийн дав заалдах шатны шүүхэд бид сонгуулийн ерөнхий гаргасан шийдвэрийг хүчингү болгож өгөөч би сонгуульд ормоор байна гэсэн энгийн ерөөсөө хүн алъя гэж байгаа биш хүрээ талъя гэж байгаа биш хулгай хийгдгийг зөвшөөр гэж байгаа биш зүгээр сонгуульд орё л да ард түмэн энэ хоёрыг сонгох уу гэдэг л өөрөө шийдгэлтэй гэсэн ийм одоо хүсэлтийг маань шийдэж өгөөч гэсэн гомдол гаргасан тэрийг нэхэмжид гаргасан тэрийг захиргааны шүүхийн дав заалдах шатны шүүх нэгд өдрийн одоо телевиз үзэгчид би анхаарал нэгд өдрийн 15 цаг 30 минутанд шийднэ. Энэ шүүх үнэхээр шудраг байгаа бол ямар нэгэн элбэг дөржийн гар хөлтөнд ороогүй бол үнэхээр сонгуульд оруулах шийдвэр гаргаж чадна. Угаасаа миний ялтай ялгүй асуудал бол өршөөлийн 2 хуулиар 9 оны хуулиар 15 оны хуулиар элбэг дөржийн ерөнхийлөгчийн хувьд гаргасан уучлалаар ерөөгийн хуулийн зарчмаар альва одоо асуудлыг бол ашигтай талд нь шийддэг. Тэр одоо хүмүүнлэг арчилсан нийгмийн зарчмаар үндсэн хуулийн хүний эрхийн зарчмаар хүний эрхийн үндэсний комиссийн бичиг тэр бичинд бичсэн байгаа шүү та ялгүй юм байна. Та ямар ч төрлийн алба хашиж болох юм байна. Сонгуульд өрсөлдөж болох юм байна гэж хүний эрхийн үндэсний комисс тэм дүгнэлт гаргацсан. Хэрв Скандинавын ямар нэгэн оронд омбудсмен гэдэг тэр эсвэл хүний эрхийн комисс нь ямар нэгэн дүгнэлт гарвал тэр нь бараг их хурлынхаа шийдвэрээс илүү хүчтэй. Их хурл тэрийг шууд хүлээн авдаг тийм өндөр соёлтой байдаг байхгүй юу? Манайх хурлын тэрийг ерөөсө тийм байгууллага байхгүй юм шигээр ажиллаж шít. Тэгээд нэг одоо цагдаагийн нэг лутулжий гэсэн том нэртэй нөхөр худлаа тайлбар гаргаж хууль тайлбарлаад тэгээд одоо энэ хоёрыг элбэгдэр сайхан бэлгийн даалгавраар л сонгуульд орох. Тэгээ ийм байдал бий болсон учраас манай намынхан байна. Одоо энэ хил мэдлийг тассан зогсоохгүй бид 12 онд одоо хаширсаа. Таны сонгуульд орохгүй дараа нь шоромт хийн. Монгол Ардын хувьсал намыг айгүй тараах гэж оролдоно. Янз янзын өндөг хайна. Дунд нь яс хаяна. Зарим нь урвуулна, зарим нь барьцаалж яваад урвуулдаг. Зарим нь айлгаж яваад, зарим нь амлаж ягаад урвуулдаг. Энэ эц төсөлгүй ийм замбраагүй улс төр үргэлжлэж хийнэ. Тэгэхээр таны эрхийг хамгаалах, тантай хамт зовж ирсэн тэр хайн ижил чинь л өөр хүүчин дэвшүүлж өгөр гэж. Тэгтэл Батчуур бид нар ярьж байгаад миний хөө одоо ажиллаа хийдээ. Угаасаа баг санхүүгийн мэргэжлийн хүн ажилдаа овоо дадж байгаа юм байна. Хамт олонныхоо дунд бас энэ ажлыг хийнэ гэж одоо зүтгэж байгаа юм байна. Энэ ажлыг хий гэж ярьсан. Тэрөөсөө сонгуульд Батчуур орохчгүй яах юм гэж гэвэл улс төрч гэж бодсон чинь ерөөсөө нөгөө хөнөгтөө чинь 100-аас хийвэрээ. Тэгээ аргагүй ихэн нөгөө цолон байна бас солонгост имжлүүлж байсан. Тэгээд мдээгүй байсан. Тэгээ ийм санал байна гэдэг саналыг би өөрт нь хэлсэн ихлээд энэ ч одоо цолонд хэлэхгүй болохгүй гэсэн чинь шууд эсрэг үтсэн. Үгүй тийм байхгүй хөө. Чи сонгуульд орох ёстой шүү дээ. Чи энэний төлөө явж байгаа хүн би чиний хайнд би чамд хажуунаас шин төршид тулгуур болоод зөвлөх юм байвал зөвлөөд хамт номоо уншаад тэр номынхаа тухай ярилцаад хоёулаа тэгж л одоо амьдрч гэсэн миний тэр амьдрал чинь жаргал шүү дээ. Энийг л би идэлээд баймаар гэсэн. За миний өвгөн одоо битгээр хоорондоо өвгөн гэж ярьдیں۔ За миний өвгөн одоо сайн бодороо ийм одоо байдал бий болж байгаа шүү нэ. Би бол одоо үнэхээр дэвший гэж бодоод тэгээ эдэр дэвшүүлэхгүй шүү дээ. Тэгээ яах юм бэ? Ахаад одоо чи хэлэмдэх хэрэгтэй юм уу? Ахаад аав ээж уулах хэрэгтэй юм уу? Ахаад ард түмэн уурлах хэрэгтэй юм уу? Энийг бүгдээрээ яая. Энийг зогсооё, тассан зогсооё. Тэгээ манай одоо тэр Баянслийн гишүүн тэр Баасхүү гишүүн дээр бол тийм санаа гарч байгаа. Гэхдээ яхаа бид нар бол дараагийнхаа төлөө зүтгэлгүй яхав. Таныхаа төлөө зүтгэхдээ яг нэг нөгөө хэлэхэд бол яг цолом игч шиг таны ихнэр шиг яг таны дэргэд өдөр болгон байж тэр өлссөн цагт чинь дэрэгчний мөрийч налж байгаа тэр ихнэртэй чинь нэтэн бас зүтгэж чадахгүй баха. Бид нар зүтгүүлчихгүй баха.
Элементэр зүйл 4 жил бас хөгөл хүлээж авах гэж байгаа шүү дээ. Саяхан арай ядаж бүр ойчрлож хөөцөдөж хийж саяныг уулцсан байл. Манай Баяншилны гишүүн маань элементэр шүү дээ хэд уулцсан бол одоо энэ 2 уулцсан уу 4 жилд шүү дээ их хурлын гишүүн хүсэлтэй байв. Цолон бол уулзахгүй гэсэн чи үүдийн онгоолгоод ирэх орох ёс зүй эрэхтэй хүн. Яагаад? Гэхдээ чинь хар багаас нь элементэр юм мэдэн шүү дээ. Хар багасаа л бид одоо юу гэдэг юм энэ арчлыг байгуулахын төлөө ажиллаж ирсэн шүү дээ. Нэг үеийнхэн шүү дээ. Тэр хамгаалагчд нь чаддгийн бол тэр цолмог чи манай нөхрийг Монгол ардын хувьсгалт намайг манай ард түмний хэлэмжүүлэхэд зогсоо гэж шаардахад орж байгаад тэр чаддгийн бол тэр би хамгаалагч нь Баяншилын урд дуур нь хөндлөлт зогсож Баасхүйгийн урд дуур нь хөндлөлт зогсоод үзэхэлт. Арай чадахгүй байлгүй. Гар хөлөр мошхаад миний шүрмсийг таслан шиг таслах гад үзэлт. Арай чадахгүй байлгүй. Тийм учраас манайхан одоо эцсийн найдвар одоо за одоо та цолмог хичээ та одоо энэ дэвшээгээ. Тэгэд би одоо үнийн хэрэг дээрээ өөрийнхөө оронд ард түмэндээ цолмог тушааж л байгаа байхгүй юу? Та нар энэ зөв энэ хэлмэдлэлийг зогсоё гэж байгаа бол одоо бид ингээд цолмог дэвшүүлнэ шүү. Үгүй ээ энэ хэлбэрч ингээд даварсан хэвээрээ байг энэ хэлбэрдүүл байж л вэ гэвэл одоо тэгээд та нар өөртөө сонголтоо хийх бүрэн эрхтэй шүү дээ. Бид ард түмэндээ итгэж байгаа ард түмний шийдвэр Монголын хаан хэрэгтэй Монгол гэж яриад байгаа. Хаан байгаа байхгүй ард түмэн. Энэ хоёр биш элбэгдэрч биш. Тэгэхээр хааныхаа үгэнд орё л доо. Тэр ард түмэн л өөрөө шийдэлтэй. Хаан сонголтоороо 6 сарын 29-нд л сонголтоороо зарилгаа буулгах хэрэгтэй. Хааны зарилга хамгийн хүчтэй зарилга. Өөр тэрнээс илүү хүчтэй юм байхгүй байхгүй. Таны ялтай байх хугацаа шинэ эрүүгийн хуулиар 9 сард дуусна гэдэг байгаа шүү дээ. Энэ үнэн үү? Яг нь энэ эрүүгийн хуультай хольж ингэж хутгаж яриад байгаамаа. Тэгэхээр би дахин хэлье. Яг энийг одоо олон дахин тайлбарсан учраас бол тийх хэрэгтэй ч юм уу гэж би сайн одоо мэдэхгүй бол гэхдээ яг нэгэнтээ ингэж өөр асуусан учраас өөрч асуудаг. Тэгэхээр намайг 263 гэдэг эрүүгийн хуулийн зүйл залтаар ялсан. Яагаад ялсан бэ гэхээр энэ нурцсан байшингийн доодох газрыг би ловирда давцаа гэж. Тэгээд би шүүх хурал дээр асуусан. Энэ одоо газрыг би авсан бол энэ газар миний нэр дээр бичигдсэн байх ёстой. Тийм үү гэсэн үг үү? Хэний нэр дээр байд юм бэ гэсэн чинь Улаанбаатар хотын нэр дээр байд юм аа. Улаанбаатар хотын нэр дээр байгаа газрыг би яаж ловирдаж авсан байх вэ гэсэн та суугаад алгад орсон. Тэр надад ял өгсөн. Тэгээ 2009 онд элбэдэж өөрөө ерөнхийлж болонгуудаа 7 сарын 9-нд өршөөлийн хууль гаргасан байна. Өршөөлийн хуулийн дотор тэр 263 орцсон байгаа байхгүй. Тэр 263-аараа би унд өршөөлийн хууль яг ёсоор хэрэгжсэн бол миний тэр тулгаж байгаа надад тулгаж гэсэн хүчээр тулгасан тэр хэрэг чинь мөрдөн байцаах шатанда хэрэгсгүй болох ёстой хэрэг байхгүй юу? Тэг хэрэгсгүй болцсон хэрэг. Өршөөг хэлтрүүлсэн хэрэг. Тэр хэрэгээр бол би нэг ч хоног ял идлэг байхгүй. Нэг хоног биш бүр 1 секунд ял идлэг байхгүй юу? Тэг 1 секунд ял идлэг байхад намайг ял идэлсэн хүнд хамаардаг ялтай байдлыг тооцоод та өршөө хэлтрүүлсэн хамаагүй. Та өршөө хэлтрүүлсэн гэдэг нь бол та ялтаа гэсэн үг гэдэг ийм хачин утгагүй юм шиг. Ял гэдэг шиг юм. За ингээд энэ стакан гэж бодъё. Энэ стаканаас энэ гэрлэр ингээд шүүдэр тусч чинь. Энэ стакан өөрөө гэмт хэрэг гэж бодъё л доо. Энэ стаканыг үгүй энэ гэмт хэрэг биш юм байна. Өршөөлийн хувьд хамрагдсан байна. Энэ гэмт хэрэг байхгүй гэдээ ингээд аваад тавьчлаа. Энд шүүдэр байхгүй байгаа шүү дээ. Хоосон байхгүй. Тэгэхээр тэр ялгүй байдал чинь яг тэр ялтай байдалтайгаа уйж бий болдог болохоос биш. Энэ стаканыг авчих тэр шүүдэр нь байгаад байгаа юм шигээр цагдаа тайлбарлаад байгаа байхгүй. Үгүй хөөш лутдэрж лут үлжиж болов. Хөөш Чингисийн хөөш сайхан бэлгээ элбэдэрж энэ стакан налга болцсон байж тээ. Шүүдэр байхгүй байгаа байж тэгэхээр үгүй шүүдэр байгаа юм шиг харагдаад шүү дээ. Ингээд бичээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр худлаа байхгүй шүүдрийг над дээр наагаад тэгээ сонгуульд орох их хасаад байгаа байхгүй. Тийм учраас бол 263-аар би ялгүй. 150 гэж одоо бас хүчээр надад тулгасан ял байгаа. Бас л одоо хачин юм тулгасараа тулгаа гэж миний туслахын ахын биений шишний төлөө би ял авсан байхгүй юу. Тэр залуу өөрөө хөрх 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсныг Улаанбаатар хотын хуйгаа тий Улаанбаатар хотын одоо өмчөргийн үнгүүд төссөн гэж. Улаанбаатар хотын өмчөргийн үнэхээр үнгүүд төссөн юм гэж би сайн мэдэхгүй ч судалсан чи Улаанбаатар хотын тэр хуйгаа бас ёс суртахуунтай залуу юм бэл. 150 сая төгрөгөөр үнэлэгдэжсэн өмчөргийг 450 сая төгрөгөөр 3 дахин өсгөж үнэлээд өөрөө тэр хөрөнгийг харьцуулаад Улаанбаатар хотынхонтой хэлцээр хийсэн байна. Тэгээ Улаанбаатар хотын энэ зочдлуудад хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Бид тийм мөнгө байхгүй. Хуйгаа чи энэ зочдлуудын 50%-ийг авъя гэж авал энэ 450-тай адилхан мөнгө энд нь оруул. Ингээд хоёр талаасаа 450 450. Ингээд 50-50%-аар дундаа эзэмшиж болно.
Чи 450-ийн талыг оруулах юм бол 225-ыг оруулах юм бол чи 25% эзэмшээд хот 75% эзэмших нь байна шүү. Тэгвэл тэгж бас болно. Эсвэл чи 75% эзэмших гэж явал чи энэ 450-ыг 3 нугасантай адилхан мөнгө оруул. 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж иж чи тийм эрх чинь нэгдэх юм шүү гэж. Бусад бүх байгууллагууд тэр Тэнгис кино театр бусад бүх байгууллагууд хийж байсан гэрээнийхээ дагуу хуйгаа тийм санал тавьсан юм байна. Би сүүлд мэдсэн. Тэгээд хуйгаа хотынхан хариуцлагатай улсууд тийм учраас энэ бизнесийг хийгээд 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан чинь тэр хотын өмчийг лувирдад авцсан. Тэр хуйгаа лувирдсан гэдэг чинь тулгаагийн ах хуйгаа бол энэ хоёр цаана байгаа. Тэгээд хуйгаа байх нь хамаагүй энэ хоёр буруутай гэд намайг 153-аар яллаад бас ял өгсөн байхгүй. Тэгээд тэр 153 нь 2015 оны хууль өршөөлт хамрагдсан учраас тэрийгээр одоо тэр ялтаа ялгүй байдал бүх юм арилсан. Тэр өршөөлийн 15 оны хуулиар ялтаа ялгүй байдал бүх юм арилж болж байгаад ягаад ч юм 2009 оны хуулиараа 263-ийн ялан налга болоод байгаа мөртлөө сүүдэр нь байгаад байгаа гэсэн ийм хачин. Наад сүүдэр чинь болохоор одоо 9 сард алга болно. Гэхдээ энэ сүүдэр чинь угаасаа өршөөлийн хуулиар алга болсон байхгүй юу? Тий, одоо өршөөлийн хуулиар алга болсон байхгүй юу? Тэгэхээр 9 сарын 1 бол надад хамаагүй байхгүй юу? Би угаасаа 9 оны хуулиараа 15 оны хуулиараа сүүдэргүй болсон байхгүй юу? Одоо сүүдэргүй хүн гэхээр их муухай муу ярин болж магадгүй уучлаарай. Тэгтээ ялтаа байдал өөрөө алга болоод ялна арилцсан учраас сүүдэр нарилцсан байхгүй. Энэ бусад хүмүүсийн хувьд 9 сарын 1-нд эрүүгийн шинэ хууль хэрэгж ирэхээ үед бол одоо өнөөдөр ямар нэгэн ял идлээд тэгээд дууссан. Ял идлээд дууссан шүү дээ. Би бол ял идлээгүй байна шүү дээ 263. Ял идлээд дууссан хүмүүстээр би болсон ялтай байдал 9 сарын 1-нд арилна. Өөр хүн тэр хамаатай дорж долгоор өөр ямар одоо хөрхий амьдралд алдсан хүмүүс. Одоо өнөөгийн энэ байгаа цагдаагийнх л тэгж тайлбарлаад байна. Тэгтээ шүү дээ. Өөр анзаарсан уу? Одоо ирбэдэжийн ягаад ирбэдэжиний цаана байгаад энэ бол ойлгомжтой шүү дээ. Бас бүр тэнэг хүн биш байхгүй биш бол ойлгоно шүү дээ. Өнөр баяр гэж тэр өөрийнх нь авиртай тэмцэх газарт миний эсрэг ажиллаж байсан нөхрийг дэмжиж өөрийнхөө хуулийн зүрх болгоцсон байна. Тэр өнөр баяр нь юу тайлбарж байгаа вэ гэхээр бол энэ хоёр бол 2017 оны 8 сарын 2-ын хүртэл ялтаа гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгтэл өөрөө сая хэлжээд. За тэр өршөөлийн хуулиудыг хаяа. Өнөөгийн шинэ эрүүгийн хуулиар 9 сарын 1-нд танийж хинийч ялтай байдал арилгах юм байна гэж ярьж шít. Ягаад гэвэл өнөр баяр 17 оны 8 сарын 2-нд арилна гэсэн юм хачин юм яриад байгаа. Бас л даалгавар байхгүй юу? 17 оны сонгуульд оруулахгүй гэж л одоо бас улаарч шít. 16 оны сонгуульд оруулахгүй, 17 оны сонгуульд оруулахгүй. Тэхийн тулд 17 оны 8 сарын 2-нд ингэж ял өгчөөж тэгэхээр эд чинь 12 онд бодож исэн ба шүү дээ. За 12 онд ч оруулахгүй, 16 онд ч оруулахгүй, 17 онд ч оруулахгүй. Ингэж л энэ хоёрыг одоо дуусгана гэж ингэж л бодож л энэ төлгөөгд одоо хэрэгжүүлж байгаа байхгүй. Энд чинь жоох юм ойлгодог, мэддэг, тооцож чаддаг хүмүүс тэр өнөр баярын хэлж байгаа зүйл ярина. Энэ цагдаагийн гаргаж байгаа ааш хавраар нь тэр сайхан бэлэг алтуугийн ярьж байгаа зүйлэр нь тэр эвдэржийн аашиж байгаас нь үзэхдээ энэ бол гарцаагүй эвдэржийн захиалгаар хийгдэж байгаа харамсалтай арчлыг босч байгаа үгдэл. 9-р сард таныг хэрвээ ялтаагийн болж тооцох юм бол цолмонг 6 сард улсын хуралд нэр төвшүүлээд орууллаа гэж бодъё те. Гэтэл та 9 сард нэрийн татуулаад нөхөн сонгуулаар орж ирэх ийм нэг аргатай яваа гэж таныг бас тийм юм яриад байгаа. Яг миний өмнөөс олон худлаа юм бодцоод тэгээ тэрийгэ тэгж байгаа, ингэж байгаа гэж ингэж тайлбарладаг л. Тэгэхээр би бол одоо шудар ёсны төлөө тэмцэж байна. Энэ муухай арчлыг буушилж байгаа, энэ 5-7-гийн төлөө алдж байгаа энэ бүх байдлыг бол засъя, ард түмэндээ ашигтай хуулиар шийдэл гэж байгаа. Түүнээс одоо нэг тийм юм бодцоод, холын юм бодцоод харин би бол миний бодсныг бол хинч баталж чадахгүй. Элбэдэрчийн бодсныг би баталж чадж штэ. Жишээлбэл 17 намайг сонгуульд оруулахын тулд өнөр баяр гэдэг зөвлөхөөрөө энэ хоёрын ялтаа асуудал улаан цайн шинэ эрүүгийн хуулиар 9 сарын 1-нд дуусна гэж бүр цагаан цаасан дээр хараад бичсэн байхад л мэдэн бодлоо 7 сарын 17 оны 8 сарын 2 ингэ тайлбарлаад яваад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ? Элбэдэрчийн хөрөхийн үйлдэлээр түүний зөвлөхийнх нь үйлдэлээр ийм юм бодцсон байна гэдэг нь батлагтаад шүү дээ. Миний үйлдэлээр юу ч батлагтаад. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн хуулинд дээр ямар мохол өөр болохоо хийсэн гэж бодож байгаа. Одоо бид нар их хурлын сонгуульд ярьж байгаа учраас анзаарахгүй байна. Энэ хуулийг дэндүү том хачин утгагүй хууль гарсан учраас та уншаагүй. Ерөнхийдийн улсын хурлын үндсэн хуулинд ийм заалт байдаг. Та нар бас ерөнхийдөө гадарлаж байгаа.
сүүлийн 5 жил их хорондоо байсан хүн гэж. Сүүлийн 5 жил их хорондоо байсан хүн 45 нас хүрсэн хүн Монгол улсын ерөнхий нэр дэвшнэ гэсэн юм залт байдаг шүү дээ. Тэрийг эдгээр ашиглаад сүүлийн 5 жил их хорондоо байсан хүн гэдгийг шууд муухараар өөртөө тохиж юу хавтаа инх хоёрын эсрэг томьёолуулгаад ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд сая өөрчлөлт оруулахдаа сүүлийн 5 жил 6 сар их хорондоо байгаагүй хүнийг сонгуульд оруулахгүй гэж бичсэн багш иччихгүй өдрөж. Энэ хэлбэр 6 сар гэж юу? 5 жилийг тэр сүүлийн 5 жилд их хорондоо байгаагүй гэдгийг яаж тогтоох юм бэ гэдгийг тэр хуулиар тайлбарлах гэж орлоготой энэ хоёрыг бодож байгаа. Энэ хоёрд зориулж дандаа эсрэг хууль хийгээд байгаагийн бас нэг баталгааны үгээр сүүлийн 5 жилд 6 сарын хугацаанд их хорондоо байгаагүй хүнийг ерөнхийлөгчийн 17 оны сонгуульд оролцуулах гэсэн хууль иччихгүй нийлбэлээр зохиогоод батлуулчиад явж байгаа шүү дээ. Тэр надад зориулсан. Яг л би нөгөө удаан хугацаагаар имжлүүлсэн учраас тэр миний паспортн дээр Монголоос ороод гарсныг 6 сарын хугацаанд одоо орж гарсан байвал энэ хоёрыг оруулахгүй гэсэн ахаад нэг урхиад тавьчихсан л ингээд сууж байгаа байхгүй. Таныг одоо тэгэхээр зориулж хууль гаргасан гэдэг юм. Үгүй өөр хэн зориулсан юм бэ? Өөр хэн зориулсан? Би 6 сар одоо алхам хуваахгүй юм байна гэж айлаа гэж бодъё. Өөр юу байгаа? 5 цагийн ч одоо дөнгөж дараагийн их хурал гаргаал энэ чинь шийдчихнэ үстэй. Үгүй дараагийн их хурал тань манан гарч ирээд ман 30 суудлаа авна, ан 30 суудлаа авна, 60 хүн болж ирээд тэгээ 57-аас дээш хүн болонгуудаа үндсэн хуулийг өөрчлөөд ахаад одоо элбэдээс ч юм уу парламентаас ерөнхийлөгчөөр юм уу ерөнхий сайдаас томилогдоод тэгээ тавталгаагаа үгүй одоо ийм л үйлдэл харагдаж штэ чинь дэндүү ойлгомжтой байна штэ бид нар одоо ийм байдлыг бол тэг энийг би харин засаж магадгүй эсвэл энийг эсэргүүцэж магадгүй гэж бодож намаар тэгээ 5-7-оосаа гадна эдгээр чинь оюутлахын орд газар тий том ордуудыг энэ үндсэн хуулийг өөрчиж энэ сонгуулийн хуулийг өөрчиж өөртөө тохируулж ийм балаа юм хийн гэдэг нь өөртөөх нь шатдараасан үйлдэл батгтаад байгаа учраас би ярьж штт. Тийм учраас бол би одоо энэ бүхнийг хараад хүмүүсээ сонос сэрэмжтэй байгаараа ийм одоо байдлаар биднийг та бүхнийг илэг барьж биш үү. Тэгээ одоо сүүлийн 5 жил гэдэг одоо яах юм би элбэдэржийн 6 сар наваад үзэх юм бол сүүлийн 5 жилийн баг тал хугацаанд нь гадаад байсан байхгүй юу. Нэг тэгж зөөр хэтрүүлж ярьж л дээ би тэгтээ тэгж ярих юм бол тэгж ярьж шин. Би зугаалаагүй. Би шөрмөсөө таслуулаад тий өрсөлдөн зар суучаас миний ходоодонд эдисийн өөрчлөлт ороод би имжлүүлж байгаа л ирсэн байхгүй юу. Ирэхлээр хөөж тууж явуулдаг. Одоо баримтчна, одоо хурдан яв. Одоо баримтчна, одоо хурдан яв. Би бол алтан үед хэлжсэн. Одоо би үзэлцүүл үзэлцэхэд бэлэн байна. Тэгтээ энэ миний үзэлцгээс болоод энэ засгийн газар ганхах гад төр зэсэг эвгүй байдалд орох гэдэг бол яах юм бэ? Би одоо ингээд энэ элбэдэржийн тойрог замаар надад өгч байгаа мессеж яв гэдгийг би сонсоод явах хэрэгтэй юм уу? Эсвэл яах хэрэгтэй юм? Хамт ажиллаж байгаа арчс намын даргын хувьд алтан үед чи юу гэж бодож ийм асуудал. За та эрүүл мэндэ бод. Та иргэчлөөгөө бод. Та над тасарсан шөрмөсөн бод. Муутсан ходоодоо бод. Аав ээж амрах садан хань ижлэн бод. Та явдаа бид одоо энэ муухай юмны эсрэгэл тэмцээ даа гэж надад хэлжсэн. Тэгэхээр явуулчаад орж ирэхлээр баримтлан гэж айлс сүрдүүлж байгаа. За тэгээд дээр нь би имжлүүлж байгаад ирэхэд 5 жилийн дотор 6 сар Монголд байгаагүй. Би өөрөө дураараа байгаагүй биш шүү дээ. Би имжлүүлж байгаа байхгүй юу? Би шалтгаантай байхгүй юу? Засгийн газар миний имчилгээнд зориулж бас яхав хөөцөлдөж нэг бүр нэг хичнээн жил хөөцөлдөж нэг тодорхой хэмжээний 5.4 өгсөн л дээ. Хэдэн төгрөг өгсөн? Одоо 20 сая төгрөг. Одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд бол 20 сая төгрөг өгстэй. Өшөө жоохон өгч чадахгүй гэсэн чадахгүй гэсэн. За яах вэ? Баярлалаа. Тийх баярлалаа л би хэлсэн. Тэгээд ерөнхийлөгчөөс буусны дараа танд юу өгсөн? Очир утгад одоо байшин өгчээсэн. Очир утгад тэрийн зарцсан гэсэн. Таныг төрийн тэргүүн байсан хүнд Монголын төр юу өгсөн бэ? Үгүй яах одоо намайг одоо их юм хийсэн, их юм өгсөө. Би бас тэрийг баярлж хүлээж намайг хэлмэдүүлсэн. Энэ хэлмэдүүлсний цаана бас надад эргэж одоо туулсан замаа бодох, энийг эргэцүүлэх, хэн юу энэ дээр алдсан юм, чом юу болсон гэдгийг бодох тийм болцоо болсон. Тэнд би их баяртай байна. Энэ бол том бэлэг шүү дээ. Надад өгсөн. Маш том бэлэг. Би одоо энэ байдлаас болж ер нь одоо хүнийг уучлах сурах хэрэгтэй юм байна. Өөрөө хүнээс уучлахгүйж бас сурах хэрэгтэй юм гэсэн. Энэ бас том бэлэг энэ. Энийг бол би ерөөсө дутуу үнэлэхгүй. Тэр байшингаас илүү бэлэг байж магадгүй гэж би бодож байгаа. Гэхдээ эдгээр бол тийм сайн бэлэг гэж бодож өгөөгүй л дээ. Тэгтээ би энийг бол өөрийнхөө хувьд бол сайн бэлэг гэж бодож хүлээж авсан.
Гэхдээ яг байшин барилгаар нь ярих юм бол мэдээж нэг улсын их хурлын тогтоол гарсан байдаг. Энэ хоёрд одоо нэг тодорхой хэмжээний хөрөнгө өгч байгаа нэг юм байшин барилга барьж өгөх талаас нь шийдэн очруудтай адилхан юм шийдвэр гаргасан. Тэр нь одоо 9 оноос хойш 7 жил болж байна. Тэрийг хэрэгжүүлэх талаар ямар ч ажил яваагүй л байгаа. Яваагүй, ямар ч ажил яваагүй байгаа. Тэгээ одоо яг одоо ингээд нэг амаргуй хэсэг гэж байдгийг гэлээ. Монгол одоо энэ төр зүтгэсэн хүндээ хатуу гэж би тэгж бодохгүй байгаа. Зүгээр л яг одоо зав нь болохгүй байгаа мó. Эсвэл одоо өөр ямар шалтгаан байгаа юм. Та гомддоггүй. Одоо тийм гомдоод яах вэ? Би ямар одоо тийм яг ор тарж тамдрах гав хүсэх гэдэг юм ерөөсөй байхгүй. Би хайн ижилтэйгээ хамт л цоломтойгоо хамт тий. Энэ одоо эмэгтэй миний заяаны хайн. Энэ эмэгтэйтэйгээ хамт. Энэ одоо эхнэртэйгээ хамт. Энэ заяаныхаа хантай хамт. Энэ одоо төрүүлж өссөн 4 хүүхэдтэйгээ хамт. Энэ одоо 80 гарцсан наслсан одоо аав ээжтэйгээ хамт. Одоо энэ Илбэг дөржийн манай дүүг хэлмэгдүүлж одоо Монголд ирэх болцоог нь хаагаад бүр дэлхийд даяар Интерполоор ягаачгүй эмэгтэйг ингэж ирж хайсан. Тэр мөө одоо дүүгээ өрөвдөж штеп би бас тэр дүүгээ өрөвдөж ингэж одоо амьдрах чинь эдэртэйгээ зовлон жаргалаа хувааж амьдрах чинь эдэртэй бас өөрөө хэлэх биш өөрийнхөө үйлдэлээр бас ямар нэг юм бодуулж амьдрах чинь бол миний одоо хувьд бол их том жаргал юм аа. Би ерөөсөө эндээ гомдохгүй байгаа. Энэ бол харин одоо би их сайн хайтай болсон юм байна. Энэ одоо жилүүдэд энэ хугацаанд бол би ханаа одоо би өөрөө шалгаагүй л дээ. Гэхдээ одоо энэ үйл явдал чинь өөрөө миний хайны миний хүүхдүүдийг шалгалаа шүү дээ. Миний аав ээжийг шалгалаа, миний дүүнэрийг шалгалаа. Би үнэхээр өөрийнхөө хүмүүст за дээр нь одоо энэ гэр бүлийнхэндээ дээр нь одоо энэ Монгол Ардын хосолд намын яв ганц хоёр хүн уруу шаруулсан гэж яригддаг. Тэгээ одоо янз янзын шалтгаан байдаг баг. Тэрийг одоо би нэг ярмааргүй. Хамгийн гол нь Монгол Ардын хосолд намын одоо энэ мянган гишүүдүүд тэр хүн чинээрээ хадгалаад аваад болсон. Одоо ингээд манай намын гишүүн биш, огт танихгүй ингээд одоо ингээд хоёулаа хамт гараад энэ гудамжаар алхаад үзэхэд бол хөө таны би сайн уу? За бие бодороо. Дэвшээгүй мүү? Ямар хачин юм бэ гэж хэлж байгаа ард түмэнд. Тэ? Надад хурчиж уйлаа зовлонгоо ярьж байгаа тэр ард түмэнд би бүгдээрэнд нь баярлж байгаа. Тэгэхээр тийм сайхан одоо ий бүхнийг нээх болцоог надад бас бэлгэлсэн байхгүй энэ нөхдүүд маань. Тэгэхээр би бол маш их баян амьдарч байгаа. Тэр утгаараа манай цолон бас сая нэг өдрөөс нь ярил хүрсэн байлээ. Энэ хоёр бит хоёр шиг баялаг амьдарч байгаа хүн байхгүй. Тий, шорнонч байна. Тий. Тэрийг одоо монголчууд тугал хариулж ярьдаг. Тий, туганч байна. Тий, ерөнхийлөгчийн ажлыг харж ирсэн. Тий. Миний одоо хань маань миний одоо зайны хань эмэгтэй маань надтай хамт бас л яг одоо юу тугал хариулах юм уу? Эсвэл туг барайл ингээл явж байгаа. Тэр баялаг амьдар. Энэ бол би маш их баян баг. Тэгвэл тэр байшинтай биш. За Санжин Баяр гэж хүн Монгол Ардын намын одоо сонгуулийг удирдах байна. Маргаашнаас сонгуул эхэллээ. За энэ хүн өөрөө би удирдаагүй гэдэг боловч намынхаа нийлт алд хэлээд л. Тэр хүн яагаад тэнд ингэж өш хонцон санаад идэв? Таны түрүүний ярианаас би гайхаад байна. Харин би одоо амьдралдаа нэг тийм сонин үнэн нээчээд түрүүн бас би өөрт чинь залуу хүний хувьд бодож байгаараа хэлсэн. Хин нэгэн хүн чамд мөх хайслан муу юм хийвэл чи тэр хүнд муу чадахгүй юм бэл. Харин тэр хүн улам муугаад байдаг. Тэрнтэй адилхан баяр илбэд дөрж ч юм уу хин нэгэн одоо юм чинь надад энэ нэг өөрийнхөө шунлаасаа болоод ч юм уу эсвэл янз янзын шалтгаанаас муу юм хийчгээд тэр муудаа өөртөө шаналаад ч юм уу эсвэл тэрнтэй хөтлөгдөд улам муу болоод л ингэж яваад байгаа. Жишээл одоо Монгол Ардын хонсолдоо Монгол Ардын нам сонгуульд эвсхүү гэдэг асуудлаар ярилцж явах үед хідэн зүйлээс болоод эвсээгүй шүү дээ. Тэрийг над руу шигдсэн байгаа. Одоо яг тэ манай нөхдүүд маань хөөрхийн нөгөө одоо заримдаа аны нөхдүүд маань ч гэсэн за манай нөхдүүд маань ч гэсэн эсвэл илбэдэр ч юм уу одоо баярын ганц сурсан мэхэн дархан мэхэн юм уу та. Буруу юм байвал энэ хоёр буруутай. Одоо тэгтээ тэр мэхэнд ард түмэн унхаа болцсон. Яг нэг хэсэг ундаг байсан. Одоо ямар юм хэмтэй нохоо мордох ч юм уу одоо юу гэдгийг эсвэл одоо ам мэх ч юм уу эсвэл одоо сайхан ч мэх биш л дээ. Тэгтээ яг нэг юм ихтэй. Улс төрийн юм ихтэй л дээ. Тэгээ одоо тэрэнд харин ард түмэн унхаа байчих. Тэгээд тийм их хэрэгэлсэн л дээ. Ахаад энэ хоёр буруутай гэж. Яг үний хэрэгтэй ажлын хэсэгтээ ярьж ирсэн ярианы үед бол гол зөрчил юугаар сууж ирсэн бэ гэхээр ардын намынхын тэгчилжсэн. Танаа тэр дарга чинь шал өөр бодолтой шүү. Юун дээр манай дарга шал өөр бодолтой юм бэл. 5-7 ард түмэнд өгөх гээд байгаа шүү. Гэхдээ тэгээд тэрийг яагаад болдгоо юм гэж манай ажлын хэсгийн асуулаа. Үгүй ёстой бид нар тэнд дээр санал нийлэхгүй шүү. Ингээл зөрчилдөн шүү.
Гэхдээ энэний цаана 5-7 би ард түмэнд өгье гэж боддог. А тэд нөхдүүд өөрсдөө одоо хувийн өмчийнхэнтэй хамтраад гадаадын хувийн гол улс нартай гэсэн нэртэй хүмүүстэй хамтраад ингээд авчиглая гэсэн энэ бодлын зөрчилөөс болсон байхгүй. Дээр нь баяр өөрөө анх миний авсан мэдээлэлээр одоо бодиттой мэдээлэл инх болд өөрөө сонгуулийг удирдах ажиллаагүй учраас туршлагагүй учраас айж байгаа учраас болгоомжтой учраас баяраар сонгуулаа удирдуулъя гэж санал тавьсан юм бэл. Баяр нь үгүй гэж хэлсэн. Тэгээ баяр ч бас залтай хүн инх болд манта махан нийлж болохгүй, эвсэж болохгүй гэснийг бол чихэнд нь бүр маш хатуу хэлжсэн баг. Энэ үл ерөөсө болохгүй шүү гэж. Тэгээ нэгэнтээ инх болд гэж айгаад байгаа. Сонгуульд орохоосоо намаа сонгуульд удирдах орохоосоо айгаад байгаа нөхцөд бол одоо залтай хүн баяр өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр за тэр бадамжнаас дунд нь зуучилсан гэдэг. За тэр янз янзын ховж ившиг юм яриад яхав. Ерөнхийдөө зарчим нь асуудал яаж шийдсэн бэ гэхээр бол махантай эвсэх юм бол би сонгуулийн ерөнхий менежер болохгүй. Гэхэд нөгөө энэ холдны хайж байд. Хөрхи одоо сонгуулаа удирдахаас өөр айж болгоомжч өгөн бол за одоо нэрээ тийм багтай шиг. Гэхдээ яг тэрийг нөгөө нэг хөрхи сурсан юм ихээрээ энэ хоёр буруу гэд. Бид нар баг хурцуулгана хуралдуулаад шийд гаргаагүй байхад ардын намаахан үшээ 7-10 хуудас тачаа бичсэн вебсайт дээр байрлуулад энэ хоёроос болж энэ хоёр нам эвсэхэ боллоо гэсэн юм байрлуулж ирсэн шүү дээ. Бид нар баг чуулгана дуусгаагүй байхад. Тийм учраас энэний цаанууд ерөөсөө харамсалтай нь маань өөрөө энэ сонгуульд эвсэж Монгол ард түмсэнд орохгүй гэсэн. Гэхдээ би одоо бодоход бол тухайн үед би тайлбарлах гад бодсон. Одоо бодоход маш зөв шийдвэр манайхан гаргасан байна. Би хань баярлалаа гэж. Эвсээгүнч болж гэж. Эвсээгүнч болж. Энэ зөвхөн сонгуулийн ялд биш юм байна. Энэ Монгол улсын эрх ашиг, Монголын ард түмний ядуурлаас гарах уугүй. Магадгүй бид ингэж эвсээд ялаад ахаад л 5-7 өчөө хэдэн өнд өгөхгүй. Ахаад нөгөө инх хоёр чинь хаав нэрээс өөрчлөгдөөгүй хэвээрээ. Ахаад очиод туйлдаа суучихсан. Тэгээд нэг өндөр албан шат очсон ч юм очоогүй ч юм уу. Тэгээд ингээс тэгэхээр намайг эндээс аварсан байна манай нөхдүүд байна. Монгол ард түмсэл дамтаа эвссэнгүү 5-7 асуудыг бид өөрсдөө ярьж шийдэх ард түмнийхээ энэ гарцыг хайх энэ цоошин Монголд улс төрийн соёл орж ирэх ийм болцоог бидэд үлдээсэн байна. Би тийм учраас Монгол ардын намынхантай их баярлж байгаа. Маш их баярлж. Би таны яриаг таслахгүй болохгүй. Авилгатай тэмцэх газрын дарга Гамболд өөрөө огцор хөргөлөө гэж улсын хурлаар чөлөөлөгдсөн 4 сарын 14-ний өдөр. За энэ хурал дээр нэгэн сонирхолтой асуулт хариулт болсон. Тэрийг үзээд ойлоо эргээд яриад явъя гэх үү. За. Уянга гишүүн Гамболд даргаас асуудъя. Хурлын чуулган дээр. За тийм үү. За. Би танаас нэг юм асуух гэдэг нь ер нь авилгатай тэмцэх хүнд байна уу? Би бол их хурлын гишүүн байх хугацаанд 2 асуудлыг авилгатай тэмцэх газар өгсөн. Нэг л Монгол банкны 3.7 тэрбум төгрөгийг ажилчдаа ойр тойрныхондоо тойрон хүрээлэгчтэй хувааж өгсөн ийм асуудал байгаа. Тэгээд энийг бол гэмт хэрэг биш гэж авилгатай тэмцэх газар хариу өгсөн л дөө. За мөн одоо баяр дарга Монгол Улсын ерөнхий сайд байсан Санжаагийн баяр үл хөдлөх хөрөнгүүдийг Америкийн нэгдсэн улсад худалдаж авсан ийм баримттай бодиттой Америкт байгаа тэр одоо үл хөдлөх хөрөнгийн газруудаар баталгаажсан баяр даргын ойр тойрныхны авсан ийм одоо мэдээллүүдийг өгсөн. Тэгээ үүнийг ч бас одоо гэмт хэрэг биш гэж үзэж хэрэг үүсэх бололцоогүй гэсэн хариултыг өгсөн л дөө. Уул нь бид нар энэ авилгын том сүлжээг илрүүлэхэд авилгыг таслан зогсооход авилгатай тэмцэх газар хэрэг болно гэж ингэж байгуулсан. Гэтэл авилгатай тэмцэх газар маань харамсалтай нь өөрөө энэ авилгын сүлжээний халахвч маягтай энэ сүлжээний нэг эдис нь олцсон биш байгаа гэж ингэж бодогдоход хүрж байгаамаа. Тэгээд та энэ хоёр хэргийн талаар олон нийтэд бас хэлж өгөөч ээ. Яагаад энэ гэмт хэрэг биш гэж үзэж байгаа юм бэ? Ямар хууль зүйн үндслүүд юун шаардлага хангахгүй байсан юм бэ гэдгийг хэлж өгөөч ээ. За одоо энд би бас шууд задлаад явах бас зүйн. Тэнд өмч хөрөнгө эзэмж байгаа улсууд нь бол тодорхой хүмүүсийн нэр устай. Тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орцсон. Данс юмар нэг явцсан. Ийм юм байл бид нэгэд шалгасан. Прокурортой ярьсан. За наадах чинь бас одоо цааш явахгүй юм байна л ингэж хэлсэн дээ. Хэрэг бол материалууд одоо байж байгаа шүү дээ. Тодорхой нөхцөл байдал үүснээр дараа бол яаж эргэж болно? Тодорхой нөхцөл бол эхний байдлаар урд юм байна.
За энэ Гамболд даргын ярьж байгаагаар бол баярын тэр хаус байшингийн асуудлыг бараг цаг өөр болохоор дахиад шалгахад болно гэж байгаа. Яг одоо энэ бол би нэг хин нэгэн хүний муу үз гэдэг байгаа биш. Тэгэхдээ авирагтай тэмцэх газар бол яаж ялгууртаа хандаж ажилтгийг л одоо энэ Гамболд өөр ирэхгүй прокурортойгоо хамтраад тий яаж одоо энэ байгууллага нэг болохоор одоо би ямар сандаа ядаад бүр нэрлээ штэ. АТГ биш ээ, ГТГ гэж. Тэр нь юу гэж ганцхан энэ хоёртой тэмцдэг газар гэж. Энэ хоёртой бол тэмцээл. Иргэний хэрэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг болгоо шалгаал гэдэг. Чангалаал гэдэг. Бусад хүмүүстэй болохоор бол ерөөс шалгадагчгүй. Тэгээд ингээд үлдээгээд байдаг. Тэгэхээр энийг би бол юунаас бас үүдэлтэй юм бэ л. Одоо ингээд ерөнхийдөө жилбэдэрж гэдэг хүн байна. Тэр хүн одоо энэ томилгоонд бүгдээрэнд оролцож байна. Шүүхийн томилгоонд, прокурорын томилгоонд, АТГ-ийн томилгоонд. Тэгээ нэг хүн дээр бүх томилгоо овоорхлоор бөөгнөхлөөр тэр хүн өөрөө ёс суртахуунгүй хүн байвал тэр хүн ийм муу аргаар ажиллах нь зөв гэж боддог хүн байвал аюул болдго юм байна. Тийм учраас бол ерөөсөө элбэг дөржийн томилгоог чөөлөх хэрэгтэй. За үндсэн хуулиар одоо шүүхийн томилгоонд ямар нэгэн байдлаар оролцдог байвал тэр үндсэн хуулиа ямар өөрчлөлттэй байж тээ үндсэн хуулийг өөрчлөхийн тулд тусгай одоо процедур одоо өндөр шаардлага хэрэгтэй. Бусад асуудлуудыг ерөөсөө болох хэрэгтэй. Тэр прокурорын томилгоонд оролцохыг болох хэрэгтэй. Одоо өөр үндсэн хуулинд заагаагүй томилгоонуудыг ерөөсөө салгах хэрэгтэй. Энэ бүгдийг таны хийсэн гэдэг юм л шүү дээ. Үгүй өөрөө мөнхөд ерөнхийлөгч байхын юм шиг бүх ганцхан хүн дээр ингээд бүх албан тушаалын томилгоог овоолцсон байж байгаад ерөнхийлөгч. Яг би ерөнхийлөгч байсан учраас бол ингээд хүмүүс тийж ярьдаг байхгүй юу? Багванд гэж ерөнхийлөгч үед хийгдсэн юм би очир бат гэж ерөнхийлөгч үед хийгдсэн би намааг инхвэр гэж ерөнхийлөгч байх үед хийгдсэн би бидний одоо үед л иймэрхүү маягийн томилгоонуудын асуудлыг бол шийдэж ээж. Тэгэхдээ би хэлсэн шүү дээ нэг тодтол тэр тухайн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн энийг ихэ хэтрүүлэн ашиглах байдлаар ашиглах юм бол өнөөдрийн нэрвэдэртэй айлгаж ашиглах маш их хортой юм байна. Би тэгж байгаагүй учраас гэхдээ би өөрийгөө зөвтгөж байгаа юм биш үү? Би тэр уучлаа гуйдсан буруугаа хүлээсэн байгаа. Би өөрөө тэгж байгаагүй учраас бол хүмүүс нэг анзаардаг байсан. Яа гэдэг прокурор томлоол үз. Прокурор ажилтгаараа л ажиллаж ил байна. Тэ? Шүүхийг томлоол тэр шүүх бие дагаал ажиллаж ил байна. Гэх мэт. Тийм учраас бол би бол одоо ерөөсөө энэ томлогоог бол аль болохоор нэг засаглал хуваарлах хооронд гэж үүдэж штэ. Шүүхэн шүүхээ, хуульдагтойхоо нь хуульдагтойхоо одоо засгийн газар бол засгийн газрын ажлыг хийх ёстой гэж. Тэрнтэй адилхан энэ хууль хяналтын байгууллагуудын шүүхийн хууль шүүхийн байгууллагуудыг бол ерөөсөө томилгоонуудын тараах хэрэгтэй юм билээ. Одоо их хурлын тэрийн томилно, засгийн газар нь энийн томилно, ерөнхийлөгч нь энэ дээр санал оруулна. Өшөө ямар байгууллага тэр шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө бараг шийддэг байх ч юм уу. Энэ битээр ингэж хуваарлт явуулж ийж энэ одоо хууль хяналтын байгууллага, хууль шүүхийн байгууллага дураараа ингэж нэг хүний заавраар улс төрийн өрсөлдөгчийн бүр яхаач буцахгүй хэлмэгдүүлдэг. Эсвэл улс төрийн түн шин өөр намч байсан яаж хамаагүй ямар ч сайн муу аргаар хамгаалдаг. Ийм одоо буруунгуй тогтолцоо бий болчихжээ. Тийм учраас би хүний муу үзэж байгаа юм биш. Ерөөсөө л энэ шүүх хуулийн байгууллага худлаа ажиллаж байгаагийн шинж энэ. Эний цаана би ганцхан бас илбэдэрж байна гэж бодохгүй байна. Эний цаана манайж удирдлагын зарим хүмүүс, аныж зарим хүмүүс, манай ан хоёр нийлээд манан нийлээд ийм ажил хийж байна. Энийг л би болооч гэж байгаа юм. Тэгээ энэ чинь их үнэтэй тэмцэл юм байна. Эрүүл мэндээр их хохирдог тэмцэл юм байна. Бас амраггүй тэмцэл юм байна. Гэхдээ би нөгөө ард түмэнд өртөө учраас би тэмцэхгүйвэл өөр хин тэмцэх юм бэ гэж ингэж л одоо тэмцээд байгаа шүү дээ. Тэгээд нэг линк юу Рузвельтийн үг байдгийн. Айх бол одоо хамгийн амархан арга. Айхасаа айж амьдрий бүгдээр. Хамгийн одоо том айдас бол айхасаа айх. Тийм учраас би айхасаа айгаад л яваад байна шүү дээ. За баярлалаа. Бид хоёрын нэвтрүүлгийн эхний үед дуусж байгаа. Саяын асуултуудад бол ер нь сэтгүүр сарын тавьдаг асуултуудыг тавилаа. Та бас хариуллаа. Гэхдээ таны эхний одоо ард түмнээс өөрчлөлт буйдаг бол өмнө нь бол одоо тавтагдж байгаагүй зүйл. Хоёр дахь хэсэгтээ бол сэтгүүрч нар танаас асуудаг боловч та хизээж хариулж байгаагүй хэдхэн асуултыг тавиад нэвтрүүлгээ төгсгөн. За ингээд түр завсарлаа.
Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дорчлонд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. За цензургүй яриа үргэлжилж байгаа. За 7 сарын 1-ний хэрэг одоо хүртэл монголчууд мартаагүй. Тэр үед буутсан, буудаагүй, буутах тушаал өгөөгүй гэж яриад байдаг. Би таны 2011 оны 4 сарын 11-ний өдрийн сониуд сэтгүүлч Инрэл Дөхс ярилцдаг олсон. Энд бэлдсэн байгаа. Одоо найруулагч өгөх бах. За найруулагч өгчхөөрөө сонино. За энэ сонин дээр та сэтгүүлч ингэж асуусан. 7 дугаар сарын 1-ний шөнө автоматар буудаад байна гэж нэг хүн баяр даргын дэрэгдээс утасцсан гэж та хэлэлд ярьсан. Тэр хэн байсан бэ гэсэн. Тэгтэл та тэр хүний нэрийг би прокурорд очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Мөрдөн байцаах ажил нь явагдаж байгаа үед хэвлэлээр ил гаргаж болохгүй. Ер нь 7 дугаар сарын 1-нд хүний аим үргэцийн ноцтой хэргийг тодорхой болгож хариуцлага хүлээлгэх цаг болсон. Үлгэр домгийн юм шиг хар машин давхаад хүн буудаад байсан гэдэг тэр үнэн юм уу худлаа юм уу гэдгийг тогтоох цаг болсон гэж. Одоо цаг нь болсон гэж би бодоод байгаа. Та хэлэх үү тэр үнийг? Тэ одоо яг тэ нэг хүний муу үзэж байгаа биш. Тэгтээ тэр үед бол үнэхээр нэлээд тийм болно гэж шинж бодоогүй л дээ. Давал би бодоогүй. Харамсалтай надад тийм болсон. Тийм учраас би юуны өмнө бас л одоо ийм юм миний намайг ерөнхийдөө ажиллаж байгаа үед би өөрөө шууд оролцоогүй зохион байгуулаагүй ч гэсэн намайг ерөнхийдөө ажиллаж байгаа үед л ийм 7 сарын 1-ний хэрэг гарсан учраас би бас уучлах гэж штэ. Энэ мэтэр бол уучлах байна гэдэг бол бас заавал хийх ёстой ажил гэж. Би бодохдоо бол ерөнхийдөө ловрын сонгуул бол энэний шалтгаан гэж. Тэгээ цагдаа нар сүүлд нь алдаа тогтол гаргасан бол хариуцлага хүлээх ёстой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ гол буруутнууд цагдаа нар биш. Гол буруутнууд бол улс төрийн намуудын дарга нар шууд хэлчихье баяр элбдэрч хоёр. Тэр 7 сарын 1-ний юу? Тэр ловрын сонгуулийг энэ хоёр хийсэн учраас. Ловрын сонгуул бухимдсан ард түмэн боссон учраас. Тэр нь эргээд энэ хүн амны хэрэг ийм ухаа одоо зодоон цохон байшин хүртэл шатаасан хүний насанд хүрсэн юм болсон байхгүй юу? Би тэ баярд нь жилж ирсэн. Чи буруу гэж элбдэрт нь жилж ирсэн. Хоёулаа л биенийг муулаагүй гэсэн. Баяр илүү буруутай, элбдэрж илүү буруутай. Таны өрөөнд элбдэрж орж ирээд байгаад тахтай яадгийн. Наадах чинь би үзье яаж элбдэрж байгаа цагт би орохгүй гэж баяр нь хэлжсэн. Гэх мэтээр бол энэ хоёр бол хоёулаа буруутай. За шууд магадгүй өөрөд долоор өгсөн гэдгийг бол би хэлж чадахгүй л дээ. Тэгтээ ёс суртахууны хувьд бол буруутай. Ёс шууд энэ ажилласаа болоод энэ хоёр маань одоо за боллоо одоо уучлаарай би уулзтад авах болё гэж хэлэх ёстой хоёр. Тэр шүн нэг нь одоо сонгуулийн кампанид ажил удирдаа дахиад манан гаргана гэдэл манай гаргана гэж манан байгуулна гэж нөгөөх нь одоо өрсөлдөж шоронд оруулаад л сонгуульд оруулахгүй гэж үтгэж шít. Тэгээ тэр бол ерөөсөө цэвэр ардчилсан намын дарга элбдэрж тэрвийн хувьсалт намын дарга одооны Монгол Улсын намын дарга баяр хоёрын одоо буруутай үйл ажиллагаа энэ хоёрын хийсэн ловрын булхааны сонгуулийн үйл ажиллагаа гэж би ингэж хэлж байна. За тэр хүний хувьд бол яг тэ одоо тэр үед намын ерөнхий найрамчин дээр ажиллаж байлуу манай Отхон баяр гэж одоо сайд байсан. Яа Отхон баяр уу? Яа Отхон баяр бол над руу уцтаж ерөнхийдөө чи одоо энэ болохоо байлаа. Энэ одоо автоматар буудаад байна гэж. Чи яаж мэдж байгаа гэсэн. Та дуугийн сонсолт ийм байж тээ би бас дуугийн таньж байна гэж. Тэгвэл чи надад тэр хуулийн баллалтны хилээ шалгуулаа гэж би хэлж ирсэн. Тэгээ Яа Отхон баяр гэрчээр мэдүүлэг өгсөн болоо автоматар ингээд эндээс бодож тэрийг бол одоо хуулийн байгууллагууд л шалгах хэрэгтэй. Үнэхээр яагаад тийж хэлсэн юм? Уцтаж яагаад тийг сандарсан юм? Юу болоод одоо тэр автоматын дуу муу гэж ингэж ярьсан юм. Дээр нь элбдэж өөрөө хармаасаа гаргаж хонгаа гаргаж ирсэн шүү дээ.
Тэгээд энэ хонгоо одоо та нарын хүн алж байгааг чинь шинжиж баярлуудаа авсан. Тэр хонгоо яагаад иргэдэж харамсаа гарч хаанаас тэр хонгоо авсан юм? Тэр хонгоо яг үнэхээр баярын одоо даал өрөөгөөд хүн буутсан сумны хонгоо мөн үү шүү. Яагаад тэгж ярьж ирсэн юм? Энэ бүгдийг шалгах ёстой шүү дээ. Буутах тушаал өгсөн хүн олддгүй ш та тэр хүнийг мэдэх үү? Би бол одоо яг шууд хэлж чадахгүй юм. Яг тэр одоо өгсөн болоо гэж баттай хэлж чадахгүй. Гэхдээ мэдээж хэрэг энэ одоо цагдаагийн байгууллагаас тэр буутсан бол энэ бол одоо дээр хин удирдах байна. Тэр хүн шууд өөрөө тийм гэж хэлээгүй ч гэсэн зарим тушаал чинь шууд тэг гэж үддэг шүү дээ. Зарим тушаал бол өөрийнхөө дуу хоолойныхоо өнгө аясаар хүртэл ойлгодог шүү дээ. Тийм учраас бол тэр одоо цагдаагийн байгууллага их удирдах гэсэн. Улс төрийн намууд их удирдах гэсэн. Энэ өмнө шуугины ард хэм байсан гэдэг хүмүүстэй л холбоотой гэж би ямар ч хэрэгэлцээгүй хэлж чадна. За бас нэг асуудал та ерөнхий сайд байсан. Баянгол дүүрэгт явж байгаад өргөө кино театрт иргэдтэй хийсэн уулзалтан дээрээ Апу компани хөвчлөх юм байна. 51% нь надад өгчхөө гэ 500 сая төгрөг баха. Танд амласан, би хөөгд гаргасан гэж тэр үеийн зууны мэдээс байна уу? Үнэн сөн дээр бичигдсэн байдаг. Энийг одоо хүртэл хариултыг нэгтгэх тэр хүн хэн бэ? Хэлэх цаг болсон уу? Тэр бол би үүнтэйг тэр үе тайлбарлаж ирсэн юм. Гэхдээ тийм хүртэл манай дорж зов гэж одоо Ахмад настай хүн бий л дээ. Тэр хүн орж ирээд ийм яриаг гарч яана ерөнхий сайдаа намын дарга болгоомжтой байгаараа гэж. Тэгэхээр ийм маягаар ингэж тэгээ би дорж зовдгоо загнаад гарч ирсэн байхгүй. Дорж зовдгоо минь одоо ийм ярьж ингэж энэ суурхал муурхал ярьж болохгүй. Ингэж ярих юм бол бид одоо өөрсдөө авцсан юм шиг өгцсөн юм шиг ингэж яригдана. Тийм учраас бол ингэж ярьж болохгүй. Та тэр хүнд шууд хэлээ. Тийм юм байхгүй. Тэр хүн бол одоо энэ хоёр дараад уулзсан юмсан, өгөх юмсан гэж ярьж байна. Зарим нь болохоор таныг авцсан гэж ярьж байна. Гэх зэрэгээр ярьсан байхгүй. Дорж зовдгоо гэхдээ муу сансан биш л дээ. Хөрхөө одоо ийм л мэдээлэл янз янзын юм сонсдог хүн тийм зүйлийг Тэр хийсэн. хүн танд нэрийг хэлээгүй юу? Тийм хэлээгүй. Би асуугач яг нэг нөгөөт бол одоо тиймэрхүү маягийн мэдээлэл зөндөө орж ирдэ шүү дээ. Тэгэхээр би одоо за одоо ийм мэдээлэлд хууртаж, ийм мэдээллийн хайнаас хөөцөлдөж явах хэрэггүй. Тэг яг Баянгол дүүргээ сонгогчтой улсд бол ийм ухаан хэл ахуулын хөрөх хэрэг хүртэл 500 тэр үед үл хавтаа 500 сая төгрөг амар их мөнгөөс өнөөдөр аягүй магадгүй одоо 500 сая төгрөг гэж ярьж магадгүй. Тэгтэл иймэрхүү маягийн хувьчтай холбоотой үүмэн шүүгэн байнга байдаг. Тэгээ тэрийг бол би тухайн үед хэлж ирсэн. Тэгээ дорж зовдгооны хэлдэг байсан. Одоо настай хүн бол эмзэглэх бий. Би дорж зовдгоо ямар нэг юм буруутгаж байгаа биш. Яг ийм мэдээлэл өгдөг, иймэрхүү юм ярьж ийж хэлдэг. Тэрийг би санаад тэгээд би дорж зовдгоодоо хэлж ирсэн. Одоо би энэ муу байгаа. Хөрхий бас тэгтээ тэр настай хүн маань 2000 оны одоо ихээр чулуу тэгж ярьж ирснийг бол санаж байгаа хаа гэж бодож байна. 2004 оны сонгуулиар эвслийн засгийн газар байгуулагдаж инхөө бишээ элбэг дөрж юу болсон? Ерхий сайд болсон тийм ээ. Тэр үйл явдал болоод өнгөрсөн та 12 онд Баабар эмээний нийтлэлчтэй уулзалтанд очсон. Тэгэхэд улсын хурлын гишүүн Тэмүжинг та шууд хард зогсож байгаа. Эвслийг тарах томьёог бодлогыг улсын хурлын гишүүн Тэмүжин боловсруулсан гэж шууд хэлсэн. Харамсалтай нь тэнд болсон уулзалтын яриа гадагшаа гарах ёсгүй байдаг учраас өнөөдрийг хүртэл байлгаж байгаад би одоо нэг 4 жилийн дараа гаргаж ирж байна. Энэ үнэн байсан уу? Тэр үед үл явдаа одоо би бас хүмүүсийн одоо сонгогчдын сэтгэл санаанд янз янзаар нөлөөлөх вэ гэж би болгоомжилж байна. Гэхдээ одоо яг нэг даасуус юм чинь алихаар л үн зөв үннийг л зөвч явах зөв гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Үннийг л хариулахыг бодъё. Тэгээд зөв үү буруу юу гэсэн гэдгийг бол ард түмөөрөө тэр дөрөв надаар хэлүүлэхээс шийдчих гэж бодож байна. Тэр үед бол засгийн газар 2004 оны сонгуулийг лойр булхаа болгоход бол миний бодож ирсэн шүү дээ. Багуун дээрх хэлж их оролцсон. За Эрдэнэт их орон компани юу уучлаарай их орон намын дараа Эрдэнэт за тэгээд одоо бид нартай сүүлийн 4 жил хамтран ажиллаж байгаа. Бид бас энэ ачааг өөрлөж байгаа. Их сайхан дарга гэдэг бол би тэр үед бол одоо та нар маань энэ сонгуулийг лойр булхаа болголоо. 2004 оны сонгуул бол бас лойр булхаа боллоо шүү гэж ингэж хэлж. Тэгээд одоо энэ ёс зүйн хувьд бол одоо энэ хамтран ажиллах хэцүү юм байна гэж хэлж.
одоо ерөнхий сайдын ажлыг, их хурлын даргын ажлыг, ер нь дараачийн одоо засгийн газрыг байгуулах асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр бид тэр үед бол Монгол Ард улсын 37 судал авсан. Одоо энэ сугар инх хулд, зээн хулд хоёр маргалдаад өшөө хаан жилийн хэд хэдэн тойрог дээр маргалдаад тэгээ бид бол 37 судал авсан. Яг 38 авах гад ер нь 37 38 орчим байсан. Гэхдээ яг 39 болоогүй учраас бол бид одоо аль нэг намыг урьж сонгуульд засгийн газар байгуулъя гэж. Тэгэхээр бид нар бол одоо 2008 онд байсан шиг 39-с дээш тооны судал авчихад тэр үед тэгээд дангаараа засгийн газар байгуулах болцоо үндсэн хуулийн бичсний дагуу байхад баяр үгүй бид 7 сарын 1-ний асуудал байна. Боловсон хэлэх юм бол эвнэгдлийг илэрхийлж шууд үннийг хэлчих юм бол 7 сарын 1-ний асуудлыг биемлэгөө дайрахгүй нэг дарахын тулд хамтарсан засгийн газар байгуулъя гэдээ байгуулсан шүү дээ. Яг 2004 онд тийм байгаагүй 37-оос 38 судал байсан учраас яг дангаараа засгийн газар байгуулах болцоог учраас бид одоо тэр үед аль намтай хамтарч ажиллах вэ гэж ингэж бодоо. Тэгээд би бас тэр үед бол угаасаа би нэг өөр дээр буруу авах дуртай хүн. Тэрийг бас мэддэг болтой. Тэгээ над руу их дайрах гэж оролддог хүмүүс. Тэгэхээр би бас өөр дээр буруу аваад би тэгвэл ерөнхий сайдаас огцорё. Тэ? Ерөнхий сайдын ажлаа ардчилсан намд өгье гэж ийм санал гаргасан. Тэгтээ ардчилсан намынхаа өөртөө дотроо хинд өгөх вэ гэдэг ийм асуудал яригдсан. За тэ одоо энэ Сүү Батболд эдгээр ардчилсан намынхантай холбогдож угаад хинд өгөх вэ гэсэн асуудал яригдж байгаад тэгээд инх сайхан сонгуул булхаацахад үйлдэл сүллээр оролцлоо. Инх сайханд болохгүй ардчилсан намынхаа өөртөө дотроо дурггүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Эрдлийн одоо уучлаарай эх орон намын дараа Эрдэнэт өгөхгүй ардчилсан намын хөндлөх ёстой гэж ингэж ярьсан. Гэх мэтийн байдлаас болоод тэгээд ер нь алтан үеиг ч юм уу гэсэн. Тэгээд явж одоо Элбэдэржийг гаргаж ирвэл яах вэ гэж надаас асуусан л да. Тэгтэн би яах вэ Элбэдэрж Викторийн хувьд бол би нэг тэрийг нэг өнөөдөр нэг сануулдаг байгаа биш л дээ. Угаасаа тэр үед юу бодогцсныг л би ярьж байгаа. Бид хоёр бас нэг 90-ад оны сүүлээр би охинтой Элбэдэрж хүүтэй болсон. Тэгээд хоёулаа хүнд одоо төрсөн. Тэгээд Цолмогт хоёр харамсалтай охиноо алдсан. Бакуулын бүжигээс би хоёуланд нэр залсан. Миний охин Цэрэн Дулам гэсэн нэр авсан. Элбэдэржийн хүү Цэрэн Дорж гэсэн нэр авсан. Одоо Цэрэн Дорж гэдэг сайхан залуу болсон бахаа л би бодож байна. Хамгийн сайхан нэг л би хүсэж ирэж байгаа. Тэгээд бид хоёр тэр сэхэнд хүүхдээ одоо харж хэд хонсон л доо. Тэгээд би тэр Цэрэн Дулам охиноо алдаж тэр хорвоо бол маш хэцүү юм байна гэдэг. Би алдаж би зовж байгаа. Миний эхнэр одоо миний цолом одоо энэ их шаналсан л одоо хүртэл цолом төрөг сэтгэдний шанал маш их хүчтэй авч явдیں۔ Тэгээ тэр бүхнийг бодоод ингэж хамт зовж исэн. Ийм замыг туулсан хүү юм да. Ягаад ч юм тэр үед тийм бодогдсон. Тэгээд одоо Элбэдэржийг бодхоос илүү Цэрэн Доржийг бодоод гэх юм уу да. Дэмжиж та юу? Тий одоо би ийм саналууд дундаас Элбэдэржтэй хамтран ажиллавал, ерөнхий сайдаар ажиллавал бас яг вэ 98 онд тэр Ард банкыг дампууруулж тэр одоо бусад одоо банкыг дампууруулж хийсэн алдаа байсан. Тэрийг эрхэш ухаарсан байлгүй дээ. Муухай юм хийхгүй байлгүй дээ гэж бодож. За тэгвэл Элбэдэржтэй хамтран ажиллах юм байлгүй. Элбэдэрж их хурлын дараа болоо ихлээр их хурлын гишүүн болоог гэсэн байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр би ерөнхий сайдаа өгчээж ардчилсанаас тэгээ Элбэдэржид ерөнхий сайдаа өгчээж одоо ардчилсантай хамтран ажиллах тэр үе таалгыг нээ гэж ингэж бодож ингэж явсан. Тэгээд эх орон намын Эрдэнэт маань тэр үед бас гомдсон байл. Одоо ингээд энэ хэлцээр яриа ашиггүй боллоо. Тэгээд Элбэдэрж ингээ гараад ирлээ. Эрдэнэт одоо бас том юм бодож исэн байж магадгүй тэр нь бүтсэнгүйгээд тэгээд инх сайханч бүтсэнгүү гэж бодоо. Тэгээд Эрдэнэт тэр үед ардчилсан нам эх орон нам хоёрын хооронд байгуулсан гэрээгээр аль нэг нам нь засгаас гарах шийдвэр гаргавал тэгвэл юу эвсээс гарах шийдвэр гаргавал гарна гэж. Тэгээ би тэр асуудлыг яаж хийх вэ гэд одоо яаж хийх ёстой юм, хуулийн дагуу ямар байх юм бэ гэд. Тэгээ манай хашаа хавтаа мөнх хоригл хариуцаад энэ хуульч хүний хувьд бол бас энэ гаргалгаа нь ямар юм одоо энэ чи юу гэсэн үг юм эвсэл одоо
байх ёстой юм уу, байхгүй байх ёстой юм уу. Тэгээд Эрдэнэттэй уулзсан юм л да. Тэгсэн чинь Эрдэнэт бол үгүй манад бол одоо сайн хуульч байдаг юм аа. Их сайн хуульч Тэмүүжин гэж хүн байдаг юм. Тэгээд Тэмүүжин маань хуулийн гаргалгааг нь бийж байгаа. Бид бол ерөөсөө тэгтээ дгүй та 20 ч 20-г ч одоо бидний нэвшлийг задлахаас өөр арга байхгүй. Нийлбэдэрч бол одоо жинхэнэ бүтггүй гар маань ингэж одоо бидний байгуулсан сайн муучсан та яг улуурдсан булхаацсан гэж хэлж ил байна. Тэгтээ үүний хэрэг дээр бидний байгуулсан энэ амжилтыг энэ хаа хамаагүй байсан нөхөр орж иж ингэж авч болохгүй. Бид тийм учраас гомдолтой байна. Бид энэ нэвшлийг одоо хуулийн дагуу энэ нэвшлийг задлана гэж. Гэхдээ тэгээ одоо энэ тэрийг хийх Тэмүүжин гэж хуульж байгаа. Миний одоо сайн туслах ихтгэлтэй хүн. Тэмүүжин маань одоо энэ асуудал дээр танай тэр мөнхөр болтой хамтран ажиллаж тэр одоо нэвшлийн бичиг баримтыг сайн мэддэг хүний хувьд, гаргалгааг мэддэг хүний хувьд бол хийнэгээ. Тэгээд би тэр үед тийм л Тэмүүжин гэдэг нэрийг анх туулаад за тэгээд одоо ингэж зарлцсан шүү дээ өөрийнх нь тэн дээр. Тэгээд би Тэмүүжинд би муусаасан юм байхгүй. Тэмүүжин өөрөө шууд намайг өөрөө ерөөсөө алдаж байгаагүй. Энэ улс төрийг бодлуулж байгаагүй. Ерөөсөө нэг л сайхан цагаан татаа шиг ярьсан байхгүй. Надтай тэр өөрөө санаж байгаа. Тэр уулсан тэр. Та одоо муухай юмны их уурхай. Таныг бол одоо би тусгай хамгаалтанд авч жагаад энэ бүх авилагчдын одоо хэлсэн ярьсныг хэлүүлмээр байна. Гэх зэрэгээр над руу ярихлаар нь үгүй одоо Тэмүүжин чи залуу хүн ч гэсэн одоо ингээд сонгуулийн үр дүнд бий болсон эвшлийг заадалж тэр эвсэл задарснараа засгийн газар төр зэсэг тогтворгүй байдалд орж энэ одоо улс төрийн одоо энэ бохир тоглоомод миний одоо залуу дүү чи өөрөө орцсон шүү дээ бас. Тэгээ над руу ганцхан муу мухай юм нөгөө л энэ хоёр муу мухай гэдгийг яриха болилд чи ч гэсэн орж исэн мөнх оргилч гэсэн орж исэн. Тэгээ тухайн үед л Эрдэнэтийн даалгавар байсан байж магадгүй. Гэхдээ чи өөрөө оролцсон байхгүй Тэмүүжин гэсэн чинь Тэмүүжин маань өөрөө эвгүй байдалд ороод тэгээд яг нөгөө элбэг дэржийг огцруулсан хүн Тэмүүжин гэдгийг та хэлсэн байхгүй олонний өмнө тэр нууц байсан байна. Тийм учраас бол тухайн үед бол тэр одоо улс төрийн юунд бол бид нар бүгдээрээ алдсан юм байна. Тийм учраас л Тэмүүжин гэж хүмүүс би уучлах гэж байгаа хгүй тэр залуу үеийн дандаа алдаагүй байдаг. Одоо мань митэн одоо юу гэдэг юм дандаа алдаатай байдаг гэсэн тийм биш юм аа. Энэ бүгдээрээ орчиж бүгдээрээ одоо энийг засъя. Би Тэмүүжин муулж байгаа юм шиг бид нар ч бүгдээрээ одоо энэ алдаагаа засъя. Ахаад юм хийхэ болёо. Бүгдээрээ Монголоо бодё, ард түмнээ бодё л гэж би хэлж байгаа юм. Тэгвэл хамгийн эхлээд өөрийгөө шүмжилж байгаа юм. Би өөрөө буруутай. Би өөрөө энэ алдааг хийхэд заримдаа өөрөө хийж, заримдаа өөр хүн хийж байгаа тэрийг зогсоож чадахгүй, эсвэл зогсоохыг хүсэхгүй байж алдсан байна. Гэхдээ тэр зүйлийг би засахж их тэмцэж байгаа шүү. Тэр 5-7-ог ард түмэндээ буцааж авч өгнө гэдэг чинь тэр алдааг засахсан байхгүй да. Тэ 7 сарын 1-ийг ахаад ийм муухай ловрын сонгуул болохын төлөө засъя гэж бодож би 7 сарын 1-ийг жинхэнэ ёсоор нь шудраг судалж шийдэх ёстой гэж бодсон байхгүй. Тэгэл би энийг хэлсэн байхгүй. Оюутлахын гэрээн дээр би Монголын тал ийм арчаагүй байдлаар гэрээ байгуулж болохгүй. Арай өөрөөр байгуулж болно гэж хэлсэн учраас тэр алдааг засахын тулд одоо ингээд уянга тэгэл одоо энэ Ганбаатар тэгэл одоо юу гэдгийг энэ Бацандан Магна эдэрт та таныг мухад оромжилж байсан талбай дээр жагсаал явж ирсэн шүү дээ. Та яагаад эдэрт ингэ тусалсан гэж. Уянга өөрөө мэдсэн мэдээгүй, Магна өөрөө мэдсэн мэдээгүй, Ганбаатар өөрөө тэр үед мэдсэн мэдээгүй юу. Бацаанд мэдсэн би сайн мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн уул уурхаа буруу замаар явж байна гэдгийг талбай дээр хашгираад байсан учраас би сонссон байхгүй юу. Нэрээ тийм байна гэж би бодсон байхгүй юу. Хуучин нөгөө нэг хитгэн намад ойрхон, арч намад ойрхон, ардын намад ойрхон хэдэн хүмүүс тэр гарсан тэр үед байж исэн хуулийг ашиглаад лиценз очиж авдаг. Өөрийнхөө хүмүүсийг ашиглалтын газар дээр тавиулж байгаа лиценз очиж аваад тэгээд хувилдаж иддэг. Тэр чинь буруу юм байна гэж бас би ухаарсан байхгүй юу. Тийм учраас би тэр уянга хитийгээс сүлд янз янзын аашаар шиг гаргадаг, янз янзын юм ярьдаг гэж хүмүүс шүмжилдэг гэсэн. Тэр Ганбаатар, тэр Магна, тэр Бацандаг гэж ярьдаг гэсэн. Тэр залуучууд тэр үед бодож исэн юм уу бөмбөд помидор шидчихлээсэн. Тэр бүх юм уучлаа. Надад бас тийм бодох болцоо олгосон байж тээ. Би баярлалаа гэж боддог байна. За баярлалаа. Бид хоёрын нэвтрүүлгийн цаг дууссан. Дуусах гэд шаардаж байна. Тэгээд ер нь бол Монгол улсад цагдаагаар хэлс хэрэгт хүнийг гүтгдэг, дарамталдаг ийм явдал байгаа гэдгийг би өөрийн биеэр яг мэдрээ сууж байгаа сэтгүүлч хүн. Гэхдээ хин нэг хамаатвал маргүй байна. Тэгээд
Таны одоо сонгуулийн ерхий хорооны шийдвэрийг давж заалцсан хугацаа хэзээ гэлээ? Нэгд өдөр? Нэгд өдөр 3 цаг 30 минутаас 3 цаг 30 минутаас дуусах юм байна. Хууль бол шүүх бол бид нар бүгдээрээ тэнд очино. Би өөрийгөө хамгаална. Би сонгогт ирэхээ сэргийлэхийн төлөө зүтгэн. Хэвлэл мэдээллийн гэсэн тэнд очиж манай шүүх яаж ажилладаг юм бэ? Үнэхээр гар хөлн болж юу эсвэл үнэхээр шудраг шүүх байна уу гэдгийг бол бас хараарай. Энэ сонгох эрхээ эдлэх гэж байгаа ард түмэн хараарай. Энэ сонгогт эрхээ эдлэх гэж байгаа хүмүүс байна хараарай. Монголоо бүгдээрээ аварыг гэж байгаа бол энэ жижиг юмас эхлэх ёстой. Хин нэгэн инх хоёр, хин нэгэн бурхан, хин нэгэн одоо мундаг илбэд орчим албан шалдан Монголыг аврахгүй. Тэр шудраг шүүгч, тэр баатар хүү гэдэг шүүгч байгаа. Тэр шудраг шүүгчл тэнд зүгээр л инх хоёр сонгуульд орох хэрэгтэй гэснээр л тэр хүн Монголд аварж байгаа байхгүй юу. Өнөөдөр өөрөө ийм хүнд хэцүү асуудыг надад тавьж заримдаа улаалгаж бүр уучлал гуйтал ингэж нэвтрүүлэг хөтлөж байгаа мөнх баяслан бас Монголыг аварж байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Энэ гавьяануудыг та нар байгуулж байгааг ерөөсөй бид нар мэдэхгүй. А мөнх баяслан аймаар асуулт. Тэр хийний даалгавар үү гэж. Үгүй ард түмний даалгавар шүү дээ. Ард түмний даалгавар шүү. Бидний муухайг ярил л яа тийм. Бидний муухайг ярилч. Яа. Баярлалаа. Тэгэхээр ярьсан яриагаа та өөрөө хүлээн тийм үү? Хүлээн. Хэлсэн үгэндээ хүрнэ. Одоо ингэж асуудаг болсон. Тийм. За ингээд юу гэж таны ажилд өөрийн чинь буруудахгүй мөнх баяслан асууцаа. Би ямарч буруу шиг хэлэхгүй. Би хариултандаа бүрэн эзэн болно. Хүн гүжирсэн байвал би хариуцлага хүлээе. Гүжирдээгүй байвал энийг тодруулах хэрэгтэй. Ард түмэн бодох хэрэгтэй. Мөнх баяслан чамд ийм хүнд хэцүү асуулт тавьсанд баярлалаа. Би ерөөсөө сэтгүүлч ерөөсөө хизээч буруу биш ээ. Сэтгүүлч хүн өөрөө ийм хурц байж ижил сэтгүүлч байдаг болохоос биш. Нялгансан, долгонсон, таалзаасан, магтсан ийм захиалга сэтгүүлчүүд бол Монголд хэрэггүй юм байна лээ. Би өөрөө бас л уучлалгүйсний нэг хэсэг бол ийм сэтгүүлч дуртай байсан байхгүй юу? долгонсон сэтгүүлч нартай. Долгонсын гэх юм уу да хөргий бас долгонсыг дормжлаад яхаа. Одоо таны ажлыг сайхан үнэлсэн гэх юм уу те? Зөөлөн хэлэх юм бол та мундаг та ийм асуудлыг шийдлээ. Яаж шийдэж чадваа гэсэн юмд асуулт нэг дуртай байсан шүү дээ. Тэгээд тий одоо бол за энэ ягаад ийм асуулт асууж ийн энэ нэг л биш ээ. Тэгээд та миний нэвтрүүлэгтэй гэж байгаа юм уу? Одоо би ирлээ тий. За баярлалаа. Цаг дууссан. Ярих асуух юм мэдээж олон. Гэхдээ тэр бүхнийг багтааж чадахгүй. Ингээд танд амжилт хүсье. Намаа өрсөнд баярлалаа. За баяртай үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг өвөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзцгаая. Баяртай. You don't know what's in store. Open your head, take a glance. Don't be scared, I'm right here. You wanna be high. The Power of Boss, The Scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.